За өнөөдөр номон натагаа хамт амьдралын хар бараан талуудын тухай ярилцсан. За тэгээ хүмүүсийг хараад тахад амьдрал тэгээд хар бараан зүйл тохиолддог шүү дээ. Дандаа аз жаргалтай үеийнчүүд байх. Тэгэнгүүт одоо надаас ахуулаад хүмүүс ямар нэгэн хар бараан зүйл тохиолдох. Би хар бараан л гэж хараад байгаа юм л дуулна. Тэгэхээр надад ийм зүйл тохиолдохгүй байх байсан. Энэ надаа яагаад тохиолдчихоо? Би баг газгүй юм аа ч гэдэг юм одоо ингээд айгүй тэрийг тохиолдох ёсгүй байсан гэж бодоод байна. А гэтэл бид нар чинь дандаа нөгөө аз жаргалын араас ингээд хайгаад явж идэг шүү дээ. Яа аз жаргалтай болох вэ? Аз жаргал юунд байна ч гэдэг. Гэтэл тэр хар бараан зүйл ер нь яагаад тохиолдод байдаг юм? Ууг нь тэр чинь амьдралын одоо ингээд нэг дээшээ доош явдаг циклийн нэг хэсэг байгаад байгаа байхгүй юу? Тэр хоёулаа өнөөдөр энэ талаар ярих юм уу? За тоогчсонд баярлалаа. За баярлалаа. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За санаа авчтай дахин урьж оролцуулсанд нь баярлалаа. Одоо нэг жилийн дараа бид нар дахиад уулзж байна. Жилийн өмнө бид нар нэг подкаст хийсэн. Тэр подкаст нэрээ ер нь амьдралын тухай ерөнхийд нь авч үзсэн. Би гэж юм бэ гэдгийг ерөнхийд нь авч үзсэн. За би амьдрал хоёр ямар холбоотой байдгийг бэ гэдгийг ерөнхийд нь авч үзсэн. За тэгээд бидний ярьдаг шашин шүтлэгийн талаар жоохон ч болтгоо бас оруулж ирсэн. Гэхдээ энэ бол амьдралын олон талын нэг юм а гэдгийг бид нэг жоохон тайлбарлах гэж оролцсон тийм үү. Тэгэхээр хар бараан гэд бодохоор биднэрт шууд зовлон тэгэл түгшүүр, айдас, сэтгэл зовнил, санаа зовлт. За ингээд нэг юм хүчгүй болж байгаа юм шиг байдал, тийм мэдрэмж. За ингээд таагүй мэдрэмжүүд энэ бүхэн чи одоо бидний хар бараан гэдэг зүйлд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар юу ойлгож авсан бэ гэхээр эргэн ухаарсан бэ гэхээр ерөөсөө амьдрал гэдэг бол ерөөсөө хоёр туйлтай л юм байна. Тэгэхээр хизээч бид нар дээгүр дэвшээд үргэлжийн мөн амьдарч чадахгүй, доогуур гундаагаад үргэлжийн мөн амьдардаггүй. Энэ хоёр дандаа л үргэлжил мөнхийн л хосолж явдаг. Ингэжиж хоёр туйлтай амьдрал бүтчихийдэг. Тийм үү? Гэдгийг бид нэг зах зугаас нь авч ярьсан тийм. Тэгээд за хүн бидний хүн төрлөختөн бид нэр тэдэн онд тэдэн сар тэр өдөр төрлөө гэд тэгээд астрологоос харахад тэдний өдөр төрлөө. За жилнээс харахад тэр жил төрлөө гэд ингээд энэ жил астрологийн хувьд бол биднэрт ингээд бас цаанаасаа бичигдсэн тийм одоо тоо за хийх ёстой үйл энэ амьдралд өнөөдөр энэ амьдрал дээр бид нар хувь хүний хувьд юу хийх ёстой, яаж амьдрал зүгээр үү, ямар байвал зүгээр үү гэл ингээл бүх юм бичигдсэн гэд бид нар бас энэ тал дээр бол тааж гисэн өөрөө энэ тоон зурхаан дээр их сайн ажилладаг хүний хувьд бол сайн мэдж байгаа. Тэгэхээр хар бараан одоо энэ хар барааныг бид нар юу гэж төсөөлөддөг вэ гэхээр нэг юм их л юм одоо гэрэлгүй тэгээд юм энэ мөрөгцсөн хүчгүй гарц байхгүй ийм одоо нэг юм нүхэнд орцсон юм шиг мэдрэмж энээс гарч чадахгүй байгаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг Тэгэхээр бид нэр айл болохоор энэ мэдрэмжийг нөгөө өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжинд нь болохоор бид нарт юу гэж боддог гэхээр мухаагаад штэ бид нар мэдрэхийг хүсэхгүй байна, бодохыг хүсэхгүй байна. Энэ зүйлд анхаарал тавихыг хүсэхгүй байна. Тэгэхээр бид нар аль өөрсдөд таних мэдрэмжээр энэс зүгтаах гэж энэ мэдрэмжээс зүгтаах гэж эсвэл энэ мэдрэмжийг булах гэж эсвэл энэ мэдрэмжийг холдуулах гэж энээс зайлах гэж ийм одоо үйлдэлүүдийг
одоо үйлдэлүүдийг дотроос гаргадаг гэх юм уу. Тэгэхээр одоо энэ ийм байгаад байна л та. Одоо ингээд бид нар ингээд амьдралыг ингээд их бага хэмжээгээр ингээд хүн бүрт өөр амьдралын одоо харах үнцгнүүд байна. Өөр амьдрах хэмжээснүүд байна, тий. Өөр амьдрах чиглэлнүүд байна. Зарчим байна. Эцэг эхээс, эмээ өвөөгөөс, өвөг дээдсээсээ өвлж авсан одоо зарчмын дагуу амьдрах нэг зам байна. Эсвэл яг өөрөө бүтээсэн зам байна, тий. Одоо ингээд янз янзын замуудыг хүн бүр өөртөө ингээд нэгэд ингээд гаргачихж байгаа, тий. Тэгэхээр аль ч зам нь зөв байдаг. Аль ч зам нь бидний амьдралд явагдаж байгаа замнууд одоо миний амьдрал гэх юм бол энэ дүрээр тоглож байгаа номон дарын хувьд бол энэ амьдралдаа би номон дар гэдэг нэрийг аваад ирсэн. Эцэг эхээс минь бол өгсөн нэр. За миний амьдралын түүх гэх юм бол өнгөрсөн явдалд миний тархинд бичигдсэн байгаа одоо бичвэрүүд ингээд байгаа шүү дээ. Үнэхээр би тийм тэгж өссөн юм амьдралдаа байсан гэдэг өнгөрснийг бид нэр аль хэзээний эндээ бичигдсэн байдаг болохоор тэрнээсээ үүдэж бид нэр ирээдүйд гэдэг юм уу да одоо ирээдүй өнгөрсөн гэж байхгүй л дээ. Гэхдээ ер нь бидний амьдраад байгаа үйл процессын хувьд бол бидний тарих ажиллаад байгаа үйл процессын хувьд бол өнгөрсөн ирээдүй байгаа гэдгийг бид нэр итгээд яваад идэг болохоор байгаа л гэдэг тийм үү. Тэгэхээр ингээд хүн бүр өөрөө өөрийнхөө хувьд дэвшиж амьдарч идэг. Одоо өөрөө хүн өдөр бүр шин зүйлийг сурч, мэдэж, дэвшиж, түүнээсээ суралцаж, түүнийг хэрэгжүүлж, одоо ингэж өсөж гэж биеэр өсөхийг биш, одоо майнд буюу оюун ухаанаараа өсөхийг өсөж гэж байдаг. Тэгэхээр энэ бүхэн ингээд айгүй чухал байна л да бидний амьдрал. Тэгэхээр хэдэн ч настай байсан ба хүүхэд байхасаа ахуулаад бид нэр сурсаар байгаал нэг өдөр бие нүхэхэд л энэ амьдрал арчигдаж байхгүй болно гэсэн. Тэгэхээр үхэл гэдэг бол ерөөсөө унтаад сэрэхгүй юм шиг юм байгаа байхгүй юу? Одоо бидний хувьд бид нар амьдрах гэдгийг яаж мэдээдийнө гэхээр үххийг мэдээгүй байж амьдрах гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр амьдрч ийна гэдэг өөрийн бодлыг гаргаж ирэхийн тулд үхсэн байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар үхсэн байж ч бид нар амьдрч ийна гэдэг бодлыг дахин гаргаж ирж чадаж тэрэндээ итгэж үнэмшиж явж амьдарж байгаа юм шиг юм зүйлний ертөнц байна гэдгийг тийм ээ түрүүчийн подкаст нь жоохон ч гэсэн ингээд илэрхийлж үзсэн. Тэгэхээр амьдрал үхэл гэдэг хоёр бол нэг юм. Тэгээд амьдрчин гэдэг үхчин гэдэг хоёр чинь бодлогохгүй. Тэгэхээр та ерөөсөө хоосон орон зай гэдэг чинь ерөөсөө хизээч төрөөгүй юм шиг хизээч үхээгүй юм шиг л хоосон орон зай байхгүй. Тэгээд үхлээ гэдэг чинь ерөөсөө бүх юм мартна шүү дээ. Бид нар энэ амьдрал чинь ерөөсөө иймхэн хугацаанд өнгөрч байгаа жоохон момент гэхгүй юу? Жоохон хэсэгхэн зургийн л нэг юм акшн гэсэн үг. Ингээл дуусчихна гэсэн. Тэгэхээр ингэж дуусах юм чинь л амьдрал гэдээ яриад байгаа. Тэгээд энэс бус нь бол үхэл واخгүй. Тэгэхээр бид нар үхлийг бид нар юу гэдэг нэг үг өгүүлбэрээр тайлбарлаж чадахгүй байсан ч гэсэн үхлийг мэдсэн байж бид нар амьдрч байна гэдэг нь гарч ирдэг. Тэгвэл амьдрал гэд гараад ирэнгүүт ерөөсөө шууд миний биенээс гадна хоёр хоорондын харилцаа холбоо нэг явагдчихэдэг. Надаас гарч байгаа амьсгал буцаад над руу амьсгал болж орно. Миний эргэтэнгүүд бүгдээрээ энэ байгаль ертөнцид явж байгаа бүх харж байгаа ертөнцид чинь энэ би эргэтэн дотор чинь зэрэг явагдчихэв гэсэн. Тэгэхээр би буюу миний эргэтэн одоо би гэж түрүүчийн подкастыг үзээрэй заяа. Би гэж бодож байгаа би чинь би биш. Гэхдээ би гэж жинхэнэ мэдэх чинь би. Би гэж мэдчил байгаа бол бигээс цаашхад бас би байж таараа. Тийм үү?
гээд биенээс цаашхыг яриад байна. Биенээс дотгош буюу гадах шиг ярьж байгаа тохиолдолд жинхэнэ бие байж чадна. Төсөөлөхгүйгээр, бодохгүйгээр жинхэнэ мэдхийг мэдэрхүү санахгүй хоёр чинь нийлжиж энэ бие болно. Ингээд энэ хоёр чинь хамт ингээд оршин тогтножиж буюу бие бинийгээ зохицуул энэ нэг юм одоо би гэж бодоод байгаа бигээс гаднах нь би байхгүй юу? Энэ хоёр чинь хоёулаа ийм байдалтай байгаа байхгүй юу? Бид нар болохоор би гэдэг энэ бие чинь энээс тасарчаад ингээд хол байгаад байна гэдэг. Одоо дүрс хэлбэр бидний орчин тойрон буюу ертөнц, дэлхий, космос гэж яриад байгаа чинь надаас салангат юм байна гэд тасалсан юм шиг бодол байхгүй. Hypnotic буюу энэ ерөөсөө өөрийнхөө одоо ийм нэг унтуулахын байлгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ би гэдгийг энэ орчлон хорвоо энэ хоёр бол нэг байдаг байхгүй. Энэ хоёр чинь дандаа хөдөлгөөнд байж идэг. Энэ дандаа амьдрал гэдэг байгаа чинь ерөөсөө ийм л юмд байж идэг. Тэгээд хар муу юм гэхээр одоо бид нар энэ би гэж бодол төрөөд би юм байна гэд нэрээ аваад одоо энэ орчин тойрноос өөрийгөө хин бэ гэдгийг тодорхойлуулаад хүмүүсээ бусдаар тодорхойлуулаад гэдэг чинь өөртөө шингээж авч байгаа байхгүй. Ингээд би чинь нэг ёсондоо би хүн бусдаас салангат юм байна гэдэг бодол орж иж байгаа. Гэхдээ энэ хизээч салангат байгаагүй. Энэ хизээч салангат байж чадахгүй байхгүй. Тэгэхээр миний ертөнц болвол одоо бид нар нэг юм дэлхий дээр амьдарч ийн гэж бодоод байгаа шүү дээ. Ингээд бүгдээрээ ингээд наалтцсан. Нэг юм бөөр хідэр ингээд амьдраад тэгээ ингээд нар сар од гаргис ингээд цаашаа ингээд байгаад байгаа гэж бид нар бодоод байгаа байхгүй юу? Бодоод байгаа байхгүй юу? Яг үндэ бол би миний харж байгаа амьдралыг харж байгаа зүг бол би байхгүй юу? Таны харж байгаа амьдралын зүг бол та гэсэн үг. Тэгэхээр бид нар нэг юм дээр биш одоо ямар ч хязгааргүй олон ертөнц зэрэг оршдгийг бид нар баталгаажж болж байгаа байхгүй. Тэгэхээр миний майндсет буюу миний оюун ухаан төвлөрсөн газар л миний нүд орно гэсэн үг. Миний чих орно гэсэн үг. Миний үнэр орно, миний амт орно гэсэн үг. Би юуг хармаараа тэрийгээ л олж хардаг. Би юуг сонсмороо тэрийгээ сонсдог. Би юуг мэдэрмээр байна, юуг хүлээж, юуг туршлагажуулмаар би тэрэндээ л анхаарлаа хандуулж гэсэн. Анхаарал хандж байгаа ертөнц миний ертөнц ихгүй. Хажууд нэг хүн байсан чинь шал өөр юмд анхаарлаа хандуулж штэ. Тэр хүний ертөнц ихгүй. Ингээд хувь хүн гэж яриа. Хувь хүн болгоны өөрсдийнх нь ертөнц байж идэг байхгүй. Тэгвэл бид нар бодохдоо бид нар бүгдээрээ нэг юм дэлхий дээр наалтсан байгаад байна гэж бодоод байгаа байхгүй. За яах вэ? Бодоод явж иж болно. Тэгвэл дотроосоо мэдрэх хэрэгтэй гэсэн. Би дотроосоо юуг мэдэрч байна гэхээр амьдрал тосолж байгаа сайн муу хоёрыг би мэдэх хэрэгтэй байхгүй. Яг л хэрвээ би өөрийгөө хинбэ юу вэ гэж мэдчих юм бол тэр үед л ийм болдог. Ерөөсөө л бүх юм нэг юм байна гэдгийг одоо non duality гэдгийг нэг гэдэг чинь айгүй олонний эсрэг байхгүй. Олон гэдэг чинь нэгэн эсрэг. Тэгэхээр non duality гэдэг багш нарын гаргасан юм чи ерөөсөө хоёр туйлд биш гэсэн л үг шүү дээ. Тэгэхээр хоёр туйлд бишийг л би юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Одоо энэ 90 үе чинь энэ чиглэл рүү явж байгаа байхгүй. Хүмүүс сэрж ийн гэж ярьж байгаа тийм. Хүмүүсийн нүдээр харж байгаа нэг бурхны хувьд өөрийгөө олж мэдэрч гэсэн. Юм өөрчлөгдөд яваад байгаа штэ. Бүх юм өөрчлөгдөд яваад байгаа. Нэг юм хэвэндээ байдаггүй гэдэг чинь тэр штэ. Тэгэхээр бид нар ерөөсөө сайгийг сайлаад авах биш. Муугийн муулаад авах биш.
энэ хоёр хоёулаа надад хэрэгтэй байхгүй. Надад сэрхийн тулд. Тэгээ би сэрлээ гэд яах гэх юм бол энэ дотор байгаа зовлон чинь деважин болж хувирдаг. Яагаад гэвэл дээд тэнгэр доод одоо газар гэдгийг хуваагаад дээд тэнгэрт өгсөний дараа жаргал, мөнхийн жаргал, доод ертөнцид өгсөний дараа мөнхийн зовлон байдаг гэдэг. Энэ фикшн ихгүй юу? Энэ цаанаасаа худлаа зүйл. Энэ ертөнцийн дээр өнөөдөр амьдрал гэдгийг эдэлж байгаа дээрээ зовлон, жаргал хоёр нэгэн зэрэгт энэ дотор орших юм байна гэдгийг олж мэдэх юм. Хов хоосон. Үхэл бол хов хоосон. Бүгдийг мартна. Юу ч байхгүй. Ийм зүүдэлж исэн гэдгээ ч мартна. Тэгэхээр үхлээс айх хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хар бараан негатив гэдэг чинь yin yang хоёрын нэг нь. Yin yang хоёр чинь цагаан хар хоёр. Цагаан хар хоёр заас ерөөсөө би биенлүгэд би биенээс одоо би биен байхгүй болвол цагаан хар хоёр хоёулаа бэж ичл нэг юм бүтээгээд байгаа байхгүй. Харан байхгүй бол цагаан нь хизээч байж чадахгүй. Цагаан байхгүй бол харан хизээч байж чадахгүй гэдэгтэй адилхан бид нар дуусшгүй жаргал байгаад зовлон мэдэрч чадахгүй байх гэсэн үг. Тэгэхээр зовлон байхгүй бол жаргалыг жаргал гэж мэдэрч чадахгүй л байхгүй юу? Цагаан цаас байхгүй бол хар инкээр яаж бичээ гэдэгтэй адилхан аль нэг нь заавал байх ёстой байж ич бид нар харьцуулж мэдээд байгаа байхгүй юу? Байна, юм байна гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ space буюу хоосон орон зай энэ чанар өөрөө байж ич бид нар энэ дотор болж байгаа дүрс хэлбэрүүдийг олж харж байгаа байхгүй юу? Бидний яг энэ Aufmerksamkeit буюу бидний анхаарал юун дээр төвлөрдөг гэхээр space-н дээр нь биш, хоосон дээр нь биш, юмн дээр нь төвлөрдөг. Одоо материал дээр нь төвлөрдөг гэсэн. Тэгвэл материал чинь болохоор биенээс ахуулаад бүх таны харж байгаа энэ байгаа зүйлүүд чинь материал дээр тогтоод байна шүү дээ. Тэр бид нар наан дээр нь анхаарал хандуулж цаана анхаарал хандуулж чадахгүй нэ гэсэн. Тэгвэл нөгөө зовлон гэдэг бидний яриа өвдөлт, шаналл, зовлон, зүтгүүр одоо санаа зовлт те одоо ямар хэл үг одоо тэрийг илэрхийлдэг те бүх энэ бидний надад эвгүй санагдаад байна гэдэг энэ хүмүүс чинь бүгдээ таны төлөө гэсэн. Хизээч таны эсрэг байдаггүй. Амьдрал хизээч таны эсрэг байдаггүй гэсэн. Амьдрал үргэлж таны төлөө байдаг гэсэн. Энэ нь юу утгатай үг гэхээр таны төлөө гэдэг чинь чи энэ зовлонгоороо дамжуулаад мэдрэх гээд байна. Чи энэ зовлонгоороо дамжуулчиж энэ зүйлийг харж олох гээд байгаа байхгүй юу дахиж гэдгийг л хэлэх гээд байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ингээл тэрийг ухраагаал түлхээл хоошлуулаад доош нь дараал ямар нэгэн субстанцаар те арх, алкогол, тамхи, хар тамхи гэдэг ч юм уу өөрийгөө одоо мансууруулах байдлын бодисыг хэрэглэх те эн чинь болохоор төрхөн зурдаа гой байгаад үргэлжлээл явдаг гэсэн. За тэгээд активитет спортоор хит их спортоор хичээлдэг хүмүүс хит ядам зүтгэл бас л нэг хэмжээний хит их хоолн дээр анхаардаг хүмүүс байна. Бас л нэг хэмжээний юмнаас айжил гэсэн. Тэгэхээр айдсын бүр тэр доош нь орох хэрэгтэй. Айдсын хамгийн түрүүнд айдас байгаа хэсгийг олж иж тайлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тайлсны дараа айдсаас айхаа болно гэсэн үг. Айдас хоосон байдаг. Гэхдээ айдас байгаа гэдэг байхгүй. Энэ хэмжээтэй ингээ нэг сайн муу ч ингээд хоорондоо их нарийн холбоо сүлбэтэй явагдаж идэг болохоор энэн дээр л яг одоо
байж сурах нь, эргэн санах нь биднэрт хэрэгтэй болно гэсэн. Одоо байх нь энэ объектыг надаас бус гэж байгаа энэ объектыг би субъект байлаа гэж бодоход энэ объектыг төр байлгана гэсэн. Юу ч энэ объектэнд юу ч болж исэн төр байлгаад би анзаарч харна л гэж байгаа. Ингэчиж би надад ийм юм хэлгээд ирсэн юм биш үү? Би тэгээд дампуурсан юм биш үү? Би тэгээд миний бие өвдсөн юм биш үү? Миний бие өвдөлт ингээд энийг надад ухааруулах гэдэг юм биш үү? Ингээд нөгөө дараа нь ухаан ойлгодог гэдэг юмуд чинь гарч ирж байгаа байхгүй. Бид нар хизээж муу байхгүй бол хизээж бид нар амьдарч байгаагаа мэдэхгүй байхгүй. За жишээ авч. Жишээ нь би тэгээд цуглаад төгсөөд нэг юм авч ирсэн аахгүй. Тэр нь надаас юусэн байлгүй. Тэгэл тэрийг анзаараагүй байж байгаа л. Тэгэл би дасгал хийж байгаа. Дасгалаа 5 жил хийсэн. 5 жил хийгээл эхлээд намайг гинтээ суун юм уурч гэсэн. Зүгээр явчихсан. Гинтэйчдэг. Дэлээ явж байгаа. Тэгээ сүултээ. Тэгтээ яг дотор бодож исэн юм за надад л өчр байгаа да тэр хүн болвол зүгээр тэгэл тохирцсон л болохоос биш яг өчр нь бол надад байгаа. Гэхдээ юунаас болсон юм бэ? Би дандаа өөрөөсөө асуух гэж ойлгох гэж хичээдэг байсан. Тэгээ сүултээ нөгөө хүнээс за энэ хүний бурууш тэр хүнийг уучлалчээ. Надаас болсон баг. Би юу юм яг хийсэн учраас юм болсон бол тэг бодолтой жаа саяхан энэ өвч надад юу өгсөн юм бэ гэд харж үзв. Тэгээ харж үзсэн чинь 5 жил өдөр болгон тасгал хийх тийм тууштай цаг өгсөн юм. Юм тууштай би юу байж чаддгүй. Айгуу туушгүй. Гэсэн чинь тэр яалтч өвдөд идэг учраас би босоод тийм йогийн тасгал хийдэг. Тэр тасгалаа хийх тэр өдөр тугай хийчихсэн. Маргааш нь хийхгүй л маргааш нь хийхгүй. За ингээд 2 хоног хийхгүй сүултээ 1 хоног хийхгүй зүгээр одоо ингээд 2 жил 3 4 жил юу чигээд байсан гэсэн зүгээр. Тэгээд тэрний дараа айгүй хойндж ойлгож. За яг юу яасан юм бэ? Энэ энээс өөр ажгаар би нэгсэн полисэн. Юмн дээр ингээд төвлөрч чаддгүй. Тэгэл за сахилга бат. Нэг имийг ингээд те айгүй удаан жил хийх юм өдөр болсоо сахилга батыг өгсөн юм байна. Окей болж штэ. Тэгэл одоо ингээд ерөнхийдөө янз бүрийн болоход би өөрөөсөө за энэ тэр нэг асуудлаа давж харах гэж би тэрийг өөртөө ярьдаг. Асуудлаа даваад энээс би юу сурах гэдэг юм. Энэ юм надад юу ойлголт. Ялангуяа хүнд төрлийн өвчнүүд тий одоо нэг хүнд төрлийн өвчтэй хүмүүс ингээл бэлтгэл хийгээл би ингээл өөрөөсөө ажиллаад тэгэл би өвчнөө идгээсэн ялангуяа тоонлогоо тий бэлтгэл тийм хийсэн хүмүүстэй ийм түүхүүд аягүй байдаг байхгүй. Тэгэд ингээд яг харахаар аргагүй дээ тэр би эрүүл байх аргагүй юм сэтгэлгээ тийм аягүй тийм сэтгэлийн ачаатай. Одоо өөрийгөө хайрладаг ч эсвэл юмыг аягүй сүргээр хардаг бүх юм ингээд сүргээр боддог. Эсвэл бүх хүмүүсийн ачааг өөр төр авчиж наагаад хамаг хүмүүсийн асуудлыг шийддэг ч юм. Иймэрхүү янз бүрийн юмнаас болоод аргагүй үнэхээр тийм юм байна. Ойлгох. Тэр намна ги ярьсан юм би болохоор ингэж ойлгоод. Окей. Би болохоор ингэж хувь хүнгээ бодоход би бүх ертөнцөөс өөрийгөө салгачихж байгаа шүү дээ. Надаас гадна за манай нөхөр байна, ажил байна, байшин байна, энэ юм байна. Гэтэл нөгөө нэг юм дэлхийн ертөнцийн нэгдмэл байдлыг мэдэрсэн хүмүүс гэхээр тэр нь би мэдэрч үзэг л юм. Тэгвэл би гэж мэддэг. Тэгвэл бүх юм би болоод ирэнгүүт тэр мэдрэмжийн бол тэгэнгүүт юм аяйгуу андаа харагддаг юм шиг байна. Бүх юм аяйгуу андаа болоод явчихдаг. Андаа харагддаг. Бүх юм аяйгуу тийм хайртай байдаг.
юм хайр болоод бичдэг. Тэгэнгүүт би өөрөө бүх юм болж өөрч чаддаг. Одоо жишээ нь хүмүүс аяг мөнгө гэлээ ярьдаг шүү дээ. Мөнгөтэй болох юмсан, мөнгөтэй болох юмсан, одоо тий аз жаргалтай болох юмсан гэдэг юм хайдаг. Тэгэнгүүт тэр юм чинь яг үүндээ гадна талд байхгүй миний дотор даанхан байж идэг. Би ингээл дотроосоо гаргахад одоо мэдрэхэд л тэр нь миний амьдрал байна. Хойлоо манифест гэдэг сэдв бичсэн тийм энэ амьдрал тэр чиг юм байна. Би ингэмээр байна гэх. Тэгэхэд л тэр юм бэ. Угаасаа манай ертөнц чинь нөгөө нэг юм жоохон цаг хугацааны хоцрогдолтой юм бийдэг шүү дээ. Тэгэхээр тэр хоцрогдлоосоо болоод ингээд хэсэг хугацааны юмуд ингээд бэлдээд идэх гэж би ойлгоо. Цаг хугацаа гэж өөрөө байдаг байхгүй юу? Хойлоо наадах чиг юмнаар байгаа. Туйлын үнэн гэдэг болвол юу байдаг вэ гэхээр яг л одоо л гэж байдаг байхгүй юу? Энийг хүмүүс ерөөсөө би үнэмшээдхээ энийг үнэмш тэгээ залбир гэж ерөөсөө хизээч хэлдэггүй штэ. Та мэдэн штэ намайг. Өөрөө олж мэдээдхээ яагаад гэвэл энэ байдаг юм болохоор үнэн юм болохоор та өөртөө мэдрэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Та өөрийгөө унтуулад бүүэлээд яваад байгаа байхгүй юу? Бүүэлж байгаа чинь өөрөө цаг хугацаа байхгүй юу? Ерөөсөө л бидний цаг хугацаа гэж яриад байгаа. Одоо бид нар ингэж яриа л да. Alan Watts энийг яаж ярьдаг вэ гэхээр Alan Watts гэдэг миний маш дуртай сонирхдаг багш байдаг. Тэгээд тэрний бичлэгүүд нь англиар дандаа Spotify ч юм уу YouTube дээр нь байж идэг. Ихэнхдээ англиар ярьдаг. Германаар ер нь олоход хэцүү байдаг. Тэгэхдээ англиар нь би сонсдог. Тэгээ надад нэг юм мантра шиг юм сонсогддог. Яагаад бол Alan Watts-ыг би өнөөдөр сонсохдоо бид нар гоё сэдв рүү орно дахиад заяа. Түр хүлээж. Alan Watts-ыг сонсохдоо цаг хугацааг юу гэж тайлбарсан бэ гэхээр та нэг юм өндөр хашаа байна гэж. Энэ хашааны донд ийм жижигхэн нүх бай гэж бодъё. Та энэ нүхээр анх удаа харж байгаа. Анх удаа харахад чинь одоо бидний төсөөлж байгаа могоо гэдэг амьтныг бид нар бүгдээрээ шууд төсөөлж байгаа шүү. Могоо гэж хэлэнгууд шууд төсөөлж байгаа тийм. Могоо гэдэг амьтныг би юу ч анх могоо гэдэг төсөөл байхгүйгээр могоог олж харлаа гэж бодъё. Энэ жижигхэн нүхээр. Тэгвэл могооны эхлээд толгой нь харагдаад, бие нь харагдаад, сүүл нь харагдаад ингэж явна гэж байгаа байхгүй. За. Тэгвэл чинь энэ могоог би харахтаа эхлээд толгой харагдаад, бие нь харагдаад, сүүл нь харагданаа да. Энэ нүхээр харж байгаа шүү дээ би. Могоо буцаад явхад яг адилхан толгой нь харагдаад, бие нь харагдаад, сүүл нь харагдаад ингэж өнгөрөхийг би нүхээр харахтаа ингэж тал талаар нь харж байгаа. Яг цаг хугацаа тэр. Бид нар юмыг нүхээр хараад байгаа. Нэг өсөндөө бидний перспектив буюу харах үнцэг тэгж хараад байгаа байхгүй. Нэг юмыг бид нар цаг хугацаанд оруулж харж чинь тэр нь хөдөлгөөн гэж яриад байгаа. Одоо Lucy гэдэг кино хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Кино болгоод хийсэн. Lucy дээр цаг хугацааг тайлбарлаж байгаа шүү дээ. Нэг машиныг лайн банд дээр том дэлгэцэн дээр машиныг ингээд тэдэн километрийн цагийн хурдтай гэдээ явуулж байгаа. Тэр нь ингээд бүр хурдалсаар байгаа. Хамгийн хурд нэрээ тавиад байх болчихж байгаа сте. Яг тэрнтэй адилхан амар хурдан нэгсэндээ гэрлээс хурдан өнгөрч байгаа байхгүй бидний. Одоо энэ амьдрал гэдэг байгаа чинь. Гэхдээ бид нар тэрийг ингэж удаашруулж ингэж энийг цаг хугацаа гэдэг байгаа. Тэгэхээр юу ч байхгүй байхгүй юу? Тэр машин don't exist буюу байхгүй. Гэхдээ бид нар байна гэдгийг нотлохын тулд цаг хугацаа байна гэдгийг тайлбарсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр энэ бидний харж байгаа, миний харж байгаа, таны харж байгаа бус бүх хүмүүсийн хүн төрөлхтний харж байгаа өнцгөөс болвол энэ 3D 4D ертөнцид цаг хугацаа байдгаа гэдэг нотлохоо нь бол ерөөсөл хөдөлгөөн. Айнштайн энийг тэр гаргаж ирсэн. Energy гэж юу вэ те? Энерги гэдэг чинь ерөөсөл бүх юм чинь л энерги. Энийг бид нар цаг хугацаанд оруулж гэж харж байгаа illusion буюу хуурмаг байдлыг бид нар хэд үнэн гэж боддогтоо л зовдөг гэсэн үг байхгүй юу? Цаг хугацаа байна л гэдэг бол өнгөрсөн байна л гэсэн үг, ирээдүй байна л гэсэн. Гэхдээ өнгөрсөнд юу ч болсон бай, ирээдүй юу ч болох бай, бүгд яг одоо л байж идэл гэдэг. Бүх юм байж идэг гэсэн. Тэгэхээр
цаг хугацааг тайлбарлахад яг өөрөө нэг юм юу одоо нэг юм өөрт чинь аль хизээний төрөлхөөс чинь авахрлаад одоо ингээд хүн болж төрөхөөс чинь аль өмнө нь гэж хэлэх юм уу да. Төгсөж чинь аль дараа нь гэж хэлэх юм уу да. Одоо ингээд энэ яг одоо энд гэж байгаад байгаа гэдгийг л тайлбарлах гэдэг байгаа байхгүй юу. Энд ч л бүх юм чинь орж идэг гэдгийг л бид нар харж чаддаг гэсэн. Энийг л Будда болгох гээд байгаа. Ерөөсөө л энэ. Будда гэдэг түүхэн Будда бол Гаутама, Сиддхарта гэдэг л хүн бид нэр бүгдээрээ Будда ахгүй юу. Гэхдээ өөрөө гэсэн Будда л гэсэн үг байхгүй юу. Жинхэнэ Будда гэдэг бол цаг хугацаа байдгүй байна л гэдгийг харахыг Будда гэдэг байна. Тэгэхээр цаг хугацаа байхгүй байна, орон зай гэж байдаггүй байна гэдгийг харахыг л гэгэрх гэдэг байгаа шүү дээ. Энэ гэгэрл чинь таныг төрөөд таныг үхсний дараа ч байж гин гэсэн үг байхгүй юу. Энэ гэрэл гэгээ нэг юм хийгээд, нэг юм бүтээгээд, нэг юм хийгээд байгаа тэрэндээ биш байхгүй юу. Бидний хэл яриа хоорондоо ойлголцох байдал чинь болохоор нэг нь ямар нэгэн юмыг хаа нэгэн газар тийм цагт хийж гинэ гэдэг ярианы үйл явдал дээр л гардаг болно гэхээс жинхэнэ дээрээ болохоор хийдгэнч байхгүй, хийгддгэнч байхгүй, хийдэг цаг хугацаанч байхгүй, орон зайч байдгүй гэсэн үг. Энэ бүгд явагдаад байгаа юм чинь нэг ийм л процесс явагдаж байна. Одоо үйлдэхүү үйлэгдэхүүн за яста уучлаарай. Яста монгол хэл дээр тэр дээр жоохон алдчихлаа шүү уучлаарай танаа. Үйлдэх нь байхгүй. Үйлдэж байгаа нь байх. Үйлдэж байхгүй тий. Хийгддэг нь байхгүй. Үйл явдал нь байхгүй. Байхгүй биш. Өөрөөр харагддаг гэсэн. Одоо өөр байдгаа гэсэн үг жинхэнэ дээр. Тэгээд бидний хардгаар болохоор хийдэг нь байгаад, хийгддэг нь байгаад одоо орт нь буюу энэ байгаа цаг хугацаа. Орон байр. Орон байр нь байгаад тэгээд цаг хугацаанд байгаад энэ гэдэг ийм дөрвөн юм дээр дотоод байна. Энэ чинь бол яг нэг юм баггүй. Яг нэг юм үйл процесс, нэг л үйл процесс болж байгаа гэсэн. Тэгэхээр би өнөөдөр амьсгалж байгаагаа би хийгээд байгаа мөртлөө надад хийгдээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа үстэй. Цаанаасаа миний зүрх би хийгээд байгаа мөртлөө цаанаасаа хийгдрээд байгаа юм шиг мэдрэмжтэй. Би хий гэж хийгээгүй зүрхээ цохлоолаагүй. Би амьсгалъя гэж амьсгалаагүй цаанаасаа амьсгалж байгаа. Миний бүх дотоод эргэтэнгүүд өөрөө цаанаасаа өөрийгөө удирдаад өөрийгөө шинжилээд солиод өөрийгөө ангаагаад эдгээгээд шинжилээд ерөөсөө ийм л процесс явуулж байгаа болохоос энд би хийгээд байгаа бол directly би хийгээд байгаа биш. Цаанаасаа хийгдээд байгаа бас биш. Яг энэ хоёрын хоорондох юм явагдаад байна гэсэн. Тэгэхээр би хийж ин гэдэг контрол байхгүй юм хийгддэг л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар ямар нэг зүйлийг контролдох гээд контролоос нь алдагдаад ирэхээр бид нар айж эхэлж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээрт өөрийгөө бусад ертөнц одоо энэ ертөнц хорвоо дэлхий бусад бүгднгээс нь би өөрөө таслагдмал амьдрах ёстой заавал амьдрч ингээд энэ насыг өнгөрөх ёстой гэдэг нэг айц. Дээрэс нь би контрол байх ёстой. Би хийж байгаа үйлдэлийн төлөө контролтой байх ёстой. Мэдээж хэлж байгаа үг мэдээж үйлдэл нь мэдээж. Тэгэхдээ бид нар үргэлж тийм байж чаддгүй. Үгүй. Бүх юмыг контролдож чадахгүй байхгүй бид нар. Контрол биднийхээ өгдөг юм өөрсдийнхөө бодол үйлдэлийг л контролдож чаддаг юм шүү. Бодлооч та яаж бодлоо жишээлбэл контролддаг. Ичэн штэ. Түүнээс бодлооч контролдож чадахгүй автомат баг шүү. Зогс болж чадахгүй. Үйлдэлээ заримдаа хийж байгаа үйлдэлээ болж зогс гэд яг хөө тэр үедээ болж болох юм. Гэхдээ ихэнхдээ бид нар автоматар хийгдээ явдаг. Өдөржин биднэрт автомат үйлдэлүүд л автомат бодлууд л гарч ирдэг гэсэн. Тэгэхээр автомат эмоцууд гарна, автомат бодлууд гарна, тэрнээс шалтгаалаад автомат үйлдэлүүд гарна. Автомат үйлдэлс чинь автомат таны personality буюу хувь хүний чанар гэж гарч байгаа. Хувь хүний чанар чинь нэр дэвшлээд ирэхээр л таны амьдралыг л ингэж харагдуулаад байна. Танд миний амьдралыг ингэж харагдуулаад байна
гэсэн. Тэгэхээр би харах юм аа л хараад байгаа. Миний тэрнээс болоод автомат үйлдэлээс болоод автоматас таних бас яг тийм бусад хүмүүсийн бас. Тэгэхээр одоо байна гэдэг чинь ерөөсөө би одоо бүх юмны талаар мэдэрхүү, сэрхүү бүх юм чинь он байх хэрэгтэй байхгүй юу? Бүх юм чинь сэрмэг байх хэрэгтэй байхгүй юу? Бүх юм чинь сэрмэг байж ич би дахиж давтгаа барьж байгаа байхгүй юу? Урд урдны давтамжаа би дахиж давтгаа барьж гин гэсэн. Тэгэхээр би сайклик нөгөө юм сайклыг чинь зогсоож байна гэсэн. Сайкл чинь өөрөө карма байхгүй юу? Сайкл чинь явагдал карма чи эргэлдэл байдаг бол би кармаг зогсоож ин гэдэг чинь одоо байна л гэсэн. Би тэгэхээр урдны өнгөрсөн юмыг дахиж давтахгүй болж байна гэдэг чинь би сайклыг өөрчилж чадж байгаа. Тэгэхээр одоо байна гэдэг чинь ерөөсөө идвэл идсэн шиг ид. Өөр юм бодохгүйгээр. Унтвал унтсан шиг унт. Унтах гэж хитэн төм мянган бодол бодоод унтаж чадахгүй байдаг. Энд чинь унтах биш шүү дээ. Суувал суусан шиг суу. Алхвал алхсан шиг алх. Хийвэл хийсэн шиг хий гэдэг шиг. Тэгэхээр ерөөсөл үйлдэж байгаа бүх зүйлдээ яг одоо анхаарлаа хандуулж байж л бид нар одоо байж чаддаг. Сая саксоллогч 4 хөөрхөн эмэгтэй ингээд мөнгөн медаль хүртээд дэлхийд даяар Монгол гэдэг үг энэ дөрвөөрч барахгүйгээр өчнөө олон энээс насаар бага хүүхдүүд, насаар ах хүмүүс бүгдээрээ тэгэхээр бидний одоо энэ магталт гэдэг ах юм биш хүн болгон адилхан. Гэхдээ бидний уг чанар их байгальтайгаа одоо ойрхон байдаг байхгүй. Тэгээд уг чанар нь юм өөрчлөгдөх тусам бид нар хотчих тусам бид нар натураасаа холдох тусам мартаад идэг тийм. Тэгэхээр натур гэдэг бол натура гэдэг чинь өөрөө off self гэсэн. Off self гэдэг чинь өөрөө гэсэн. Тэгэхээр натур гэдэг үг чинь бүх юмыг өөрөө хийж идэг гэсэн. Яг бид нар тэрний явж идэг. Бүх юм өөрөө хийгдэж байдаг гэсэн. Тэгэхээр бидний өнөөдөр энд хүүхд унах чад юу ч бодлого ингээд аваад ингээд тэрээд авдаг. Бодсон уу? Үгүй. Үйлдэл хий гэж төлөвлөсөн үү? Үгүй. Шийдэл гаргасан уу? Үгүй. Цаанаасаа болж байгаа үл. Болох ёстой юм болдог, болохгүй байх юм болдгоо гэдэг яг монголчуудын миний хамгийн дуртай юм гэхээр бидний өв дээдс, бидний сургаал гэдэг тийм үлгэрлэл гэдэг энэ бүхэн үр удамдаа дамжуулж байгаа энэ үгээр үйлдэлээр харуулж байгаа бүх юм маш их зөв гэж боддог. Бид нар ерөөсөө энэ байгаль ертөнц ба би гэдэг нэг юм байна л гэдэг үгээр тайлбарлахын тулд зүрцсэн үг янз янзын үгээр бид нарт ингэж уламжлуулж үлдсэн шүү дээ. Одоо би утгыг ойлгож байгаа. Би одоо энэ яагаад ийм утгыг агуулдаг вэ гэдгийг ойлгож байгаа. Ерөөсөө л маш их том философи явагдчихл байгаа юм байна л гэдгийг би ойлгосон. Тийм ч учраас бид нар ан амтнаа хайрладаг, их дэлхийгээ хайрладаг, байгаль орчноо хайрладаг, хөрс газраа хүртэл хүндэхгүй юмс ингээд гутал нь хүртэл өөр байдаг тийм. Бидний бүх орчин ахуй бидний амьдралын чиг шугам ерөөсөө л монголчуудыг энэ хорвоо ертөнц би нэг юм байна гэдгийг харуулж байгаагийн хэлбэр гэж боддог байхгүй. Тэгэхээр зүн совиндоо итгэх гэдэг чинь яг тэрэн дээр гарч иж байгаа байхгүй. Зүн совин чинь хэлнэ. Тэгэхээр би өөртөө маш их итгэх ёстой болж байгаа байхгүй. Надад хар муу юм тохиолдлоо. Эвгүй юм тохиолдлоо. Өвчин тохиолдлоо, зовнил тохиолдлоо, хагцал тохиолдлоо, үхэл тохиолдлоо. Юу ч байсан хамаагүй би яг энэ дээр л би ухаарах цаг ирж байгаа гэсэн. Би яг энэ дээр ухаар. Тэгээд бидний хажууд байгаа хань, бидний үр хүүхэд, бидний хамгийн дотн гэсэн хүмүүс, найз нөхөд байнга л хажууд байгаад байгаа юм шиг хүмүүсээс бид нар заавал нэг юм сурах хэрэгтэй болчихвол байгаад байгаа гэсэн. Өөрийнхөө талаар тэгжиж
өөрөө өөрийнхөө талаар сураад, өөрөө тэрийг мэдрээд, өөрөө ухаарад ингээд энийг л би амьдрал гэж ярьна. Би хизээж хэцүү байдаг. Адилхан л хүн. Надад бол ингээл эвгүй юм болоход ингээл готрох үе гарна, уйлах үе гарна, харамсах үе гарна, бодох үе гарна. Боддгоо зөндөөх боддог. Өөрөө цаанаас явагддаг. Гэхдээ яг энэ үйлдэл дээр би өөрөө сайхан амьсгалаад тэгээд би бодхоосоо илүү би явж байгаа бодлыг би хараад, анзаараад, үйл явдлыг би анзаараад холоос ажиглаад энэ л юм байна. Одоо л би ойлголоо. Гэт нөгөө танин мэдхгүй гэдэг чинь дахид та өөрийгөө таньж мэдэж байна л гэсэн. Ингээд бид нэр яалтчгүй жаргал ба зовлон гэдгийг л нэг юмар харж үзэх хэрэгтэй болж байгаа. Энэ байхгүй бол энэ ганцаараа байж чадахгүй. Энэ байхгүй бол энэ ганцаараа байж чадахгүй гэсэн. Хоёулаа заавал байх ёстой. Заавал. Тэгчиж бид нар юмыг тайлбарлаж хэлж чадчих байгаа байхгүй юу? Яг л бид нар харьцуулж ярьж байгаа болохоор. Харьцуулахаас өөр арга байхгүй. Яг тэгвэл бид нар тэр чигтээ гэрэл байх юм бол гэрлийг гэрэл гэж мэдэхгүй шүү дээ. Харахгүй байж ич бид нар гэрлийг гэрэл гэж харж байгаа шүү дээ. Тэр яг тэрнтэй адилхан бид нар жаргалыг амттай жаргал байна гэж харахын тулд зовлон бид нар мэдэрсэн байгаад энэ жаргал амттай. Яг тэрнтэй адилхан жаргалыг гэж мэдэрсэн байж ич зовлон мэдрэхэд жаргал амттай болж байгаа байхгүй. Ингээд зовсон хүмүүс айгүй их зөөлрдөг. Маш их зовсон хүмүүс зөөлөн болдог. Хүнийг маш их ойлгож эхэлдэг. Яг л тэр зовлонгийн мэдрээд миний дотор юу явагдаж байгаа, таны дотор юу явж байгаа бид хоёр хизээж мэдчих чадахгүй. Би таны дотор орсож мэдэхгүй, та миний дотор орсож мэдэхгүй. Би өөрийнхөө туршлагаас л би харьцуулж харж чадна уу гэхээс би хизээж таны дотор ороод таны зовж байгаа зовлонгийн мэдрэмжийг би хизээж үгээр тайлбарлаж чадахгүй гэсэн. Тэгэхээр хүн болгон хэмжээтэй дотроо зовлонтой явж л байгаа болохоор би ямар нэгэн хүнд хизээж тэр хүнийг шархлуулахар хэмжиж чадхаа болждаг гэсэн. Би зовлонгийн мэдж чадчихвэл. Ингээд амьдралыг одоо хүүхэд байхад зовлон нялх хүүхдээс ахуулаад зовлон мдээгүй байж байгаа хүүхдийг бид нар яагаад өсөж томорддог вэ гэхээр зовлон жаргал хоёрыг хоёулангийн мэдрэх хэмжээд бидний майндсет суудаг болохоор бид нар өнөөдөр тэгж ярьж чадчих байгаа юм. Тэрнээс би нялх хүүхд өнөөдөр өмнө ч байсан бол ингээл тоглосоор байгаа л таарна. Яг л миний амьдрал тэр чигтээ тоглоом байгаа учраас. Яг бүхэл хэсгээс харах юм бол амьдрал бол illusion гэдэг чинь ludere буюу латинаас тоглох одоо magical гэсэн л үгтэй холбоотой юм гарч байгаа. Бурхны хувьд гэдэг чинь бурхан танаас гадна нэг тусдаа мустаа тийм хүн байхгүйгээр бурхан гэдэг хоосон орон зай өөрөө өөртөө тоглож байгаа тэр хоосон процессын хувьд амьдрал тоглоом байдаг. Амар зовлонч тоглоом байдаг. Амар жаргалж тоглоом байдаг. Зовхот нь уйлдгүй. Уйлаад нулимсаараа бид нэр угааж идэг. Гарах ёстой эмоцуудаа гарах ёстой байдаг. Тийм учраас бид нар хүүхдүүдтэй хизээж битгий гэдэг эмоц гаргаж байгаа эмоц тэр нь битгий тэгээдээ гэдэг юмыг бид нар хэлж болдгоо чинь тэрэнд байна. Яг л тэгснээс болоод том хүн болсныхан дараа бүх эмоцуудаа зайлгаад дотроо доош нь дарсаар агаад депресс гэдэг юм гарч ирнэ гэсэн. Тэгэхээр депресс гэдэг юм гарахгүй байхын тулд үр хүүхдийнхаа төлөө өнөөдөр бид нар өөрсдөө тэднээс суралцаад тэднийхээ эмоцийг үргэлж гаргуулж ах. Сонсоол болоо. Туслах уу? Туслана. Сонсох уу? Сонсно. Өөрөө эмоцоо илэрхийлээд
гарахангуудаа нөгөө энерги нь өөрчлөгдөд эхлэнгууд нөгөө гой өөрийнхөө байдалтай ингээл ороод эхэлнэ. Энерги нь ингээд уйлаад штэ. Зовоод ингээд амар юм бол тэрийг бид нар өвчин гэж яриад байгаа. ADS, ADHS гэдэг ч юм уу. Янз янзын үг өгүүлбэр зөндөө гарч штэ. Нэг нормал гэдэг биш хүүхдийг харангуут нормал гэдэг хүүхд дэлхийн ертөнцийн байхгүй. Нормал гэдэг нь бидний өөрөө өөрсдийнхөө байлгах гэдэг нормыг хүүхдүүдэд нормал гэж гаргацсан. Тэрнээс нь илүү дутуу байх юм бол тэр хүүхд нормал биш өвчтөй гэхэд янз янзын юм гаргацсан. Тэгвэл янз янзын тийм өвчин одоо эдгэх гээд ангаах гээд тэрүүгээр мөнгө хийдэг. Ийм л ертөнц одоо бий болчиход байна. Тэгэхээр бид нар тэрийг юу уйлж гэнэ үү? Уйлал. Цаг уйлах уу? Цаг уйлал. Ихтэй дундуур нь өөртөө яриад аргадаад одоо нэг өөр чиглэл рүү нь хандуулах биш хүүхдийг те. Ээж нь чихэр аваад өгнө шүү. Ээж нь хоёлаа тэгвэл тийм гоё юм шүү. Уйлгаа барьчих юм бол хоёлаа тэгэн шүү, ингэн шүү. Эсвэл чи уйлгаа барьчих юм бол нөгөө шагнал янз янзын эсвэл би чамайг уйлах юм бол дахиж гэрээс чинь 7 хоног гарахгүй шүү гэдэг юм уу. Ямар нэгэн шагнал ямар нэгэн зовлонгоор хүүхдийг ингэж барих биш. Ойлгож уйлж болно. За тэгээ яг хоёлаа чамайг атайхан болохоор чи яри хоёлаа ингээд нэг юм би энэ хүүхдийн оронд байсан бол яах вэ гэдгийг би олж харах гэдэг байгаа байхгүй. Би өөрөө энэ хүүхдийн дотор байсан бол би яг яах байсан юм бэ гэдгийг л би мэдчихээр би өөрөө энэ хүүхдтэй харьцаж чадчих байгаа. Гэхдээ адилхан бид нар өөр хүүхдүүдэд яг тийм гоё болох биднэрт боломж нь байна. Тэгэхээр бид нар өөрөө өөрснөрөө эхлээд ажиллах хэрэгтэй. Тэгжээж бид нар өөр хүүхдүүдээр ажиллаж чадна гэсэн. Тэгэхээр өөрөө өөрснөрөө ажиллахын тулд өөр хүүхдүүдээсээ бид нар сурч ийнэ гэсэн. Тэгэл яг энэ эмоцнуудын олон түвшин, олон энергийн vibration бид нар зөндөө ярьсан, frequency гэж зөндөө ярьсан, адилыгаа татдаг. Өнөөдөр би ингээл дайм гэж гарах юм бол те. Эсвэл жинхэнэ одоо уучлаараа fuck гэж хэлээл те. Эсвэл одоо энэ ч гэсэн новшин юм а гэж өнөөдөр гэрээс гарах юм бол надад юу таарна? Новшин л таарна. Новшин ярьдаг юм хүмүүс таарна. Новшин асуудлууд таарна. Намайг дандаа л новшин байхаар юмнууд л таарна гэсэн. Өнөөдөр би өөртөө амьдрал чи гоё шүү. Хизүү тэгтээ гоё шүү. Дандаа надад үргэлж миний төлөө сайхан зүйлүүд инээмсэглэж, баярлаж, хөөрч, хайрлаж, дурлцаж юу байдгийг хамгийн бидний сайн сайхан гэдэг зүйлийг л өнөөдөр надад өгдөг шүү гэдэг майндсеттэй би гарахад надад юу таарах вэ? Хүмүүс нь гоё. Асуудлууд гоё. Заяа. Үйл явдлууд гоё. Боломжууд байна. Гэт ингээд харах үзмүүд чинь л ерөөсө shift хийгээл өөрчлөгдөд юм гэсэн. Би хуучныхаараа зовлонтой хүний нүдээр харахгүй би зовлонтой байсан ч гэсэн би жаргалтай нүдээр харж болохоор надад боломж надад зөвхөн байгаа байхгүй. Би л өөрчилж чадна гэсэн. Хинч надад мэг хэлээд би хүлээж авахгүй би өөрчлөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүнийг өөрчлөх хэцүү байдаг чинь тэрэндээ л би яаж харах вэ? Надад байна. Би зовмоор байна уу, жаргамаар байна уу? Зовлонтой байсан ч гэсэн би тэрийг жаргал болгож хуургаж чадах уу гэдэг нь надад л байна гэсэн. Бүх юм надад орчих. Тэгэхээр хийх ёстой зүйлүүдээ хийгээд явчих. Гол болж байгаа процесс дундаа өөрийгөө аз жаргалтай байх мөчийг өөртөө хангаж өгч чадах хэрэгтэй. Яг л бид нар бүгднгээс зөвхөн өөрсдөөс шалтгаалаад идэг болохоор өөр бусдаас биш. Хоёлаа эргээд хатчих гэсэн. Хоёлаа эргээд одоо цаг юм. Яг тэр одоо цаг гэж ярих хүмүүс ингэж боддог. Би өмнө нь ингэж боддог. Одоо цаг гэхээр ингээл бясалгал хийгээл одоодоос болчихлоо гэж бодоод идэг. Тэгэнгүүт одоо яг тэр яриад байгаа одоо цаг яг мэдэрч байгаа одоо цаг гэж одно юм билээ шүү дээ. Би ч юм гэж байхгүй. Тий, би ч юм ярьжсэн тий. Одоо гэдэг чи өөрөө би ингэж явж исэн чинь гівүнтгээ юм амар өөрчлөгдсөн. Тэг ингээ би ингээ бодоод утсан чинь цаг гэж байхгүй. Бүхэн танд одоо цаг. Минутын дараа ч одоо цаг. Одоо гэдэг цагтууд дандаа үргэлжилдэг болцоо байгаа байхгүй. Тэгээ би яг ажилласаа тэгээ яг тийм цаг дээр хүн амар аз жаргалтай. Амар аз жаргалтай.
Тэгэл ажлаасаа гараад дэлгүүрээ орвол шоколад авч идэх гэл орсохгүй юу? Тэгсэн чинь ингэ дэлгүүртэйгээ юмнууд ч нэг юм сандооч харагдчих. Тэгэхээр энергийн хувьд энэ яриад байгаатай адилхан биш мөртлөө энерги хувь шал ондоо олон зай юм билээ. Зарим одоо ингэ бодохоор заримдаа тийшээ орчоод заримдаа зүгээр ингэ нөгөө цаг хугацаанд баригдцэл явж итгэл юм байл л та. Тэг чи одоо цагийн тухай жоо тайлбарлаа. За Одоо чинийхэр одоо яг яаж мэдрэгдтiin цаг байхгүй юм гэдэг чи яах вэ? Одоо нөгөө Америкийн би нэг өнгөрсөн жил чиг нэг ийм бэлтгэл хийсэн аахгүй. Одоо нөгөө ертөнц хязгааргүй. Одоо миний ертөнц те миний хувилбар бас энэ ертөнц дээр хязгааргүй. За тэгэн гууд би ингээд өөрийнхөө ертөнцүүдийн хооронд ингээд шифт хийж болдог. Одоо Холливуудын тийм кинонууд бүр гараад байгаа шүү дээ, бестселлер. Нөгөө тэгээд тэр бэлтгэл хийсний дараа кино үзсэн чи дандаа тийм кино гараад. Тэгээ би энэ Холливуд төрөлхийн амар кино гэдэг хаа энэ яг юм байна. Тэгэхээр одоо жишээ нь би ингээд амар ядаргаатай, стресстэй, хөрхий нэг тийм хүн байгаа хгүй. Тэнгүүт миний амжилттай хувилбар яг дахиад юм адилхан одоо тийм номунаач байдаг. Одоо миний гэр бүлч байдаг тийм ертөнцтэй юм адилхан хувилбар байждаг. Мангар ажиж байгаа л да амар амжилттай. Нөгөөд тэрнтэйгээ очиж уулзаад нөгөөдгөөсөө зөвлөгөө авч болдог тийм бэлтгэл байхгүй юу? За тэр айгу миний за яг таны яг над үтсэн юм чинь яг заяа. Одоо ингээд ийм байна. Миний хувилбар гэж ярьж байгаа. Тэнгууд миний хувилбар гэхээр энэ одоо та намайг ингээд номун дэр гээд нэг биеэр ингээд номун дэр гээд нэг нэрээр нэг юм дүрс харж штэ. Тийм. За энэ дүрс чинь хязгааргүй хувилбарт одоо орчидог гэсэн үг. Shift хийнэ гэдэг чинь mindset-ийн shift гэдэг чинь ерөөсөө mind гэдэг чинь оюун ухаан. Оюун ухаан хаан төвлөр чинь тэр shift рүү байг бид нар хийхдээ явж идэг гэсэн үг. Би хизээч өнөөдөр одоо ингэ сая бослоо штэ. Ингээ босоод суусан хоёр хүн нэг биш л гэсэн үг байхгүй юу? Миний personality буюу миний зан чанар, миний нүх намайг илэрхийлж байгаа зүйл чинь нэг байж чаддаггүй л гэсэн үг. Бид нар тийм болохоор юм өөрчлөгдөд идэг гэсэн үг. Бүх юм өөрчлөгдөд ин гэдэг чинь ерөөсө тэрнтэй холбоотой гэсэн. Тэгэхээр миний одоо олж харахгүй байгаа би гэдгээ олж харахгүй байгаа миний олон вершнүүд зэрэг оршиж идэл гэсэн үг. Таны 5 настай сарнаа чи хизээч та одоо байж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэрнтэй адилхан миний 5 минутын номон дээр хизээч би одоо байж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Энэ чинь бидний би гэдэг юм чинь сүнсэн чанар дээр явагдаад байгаа юм болохоор махан биеийн чанар дээр дандаа өөрчлөгдөж чинь. Яг л махан бие чинь энэ материалын зүйлтэй яг адилхан бүгдээрээ л энергийн чанартай учраас энерги бүгдээрээ ерөөсөө гэрлийн хурднаас хурдан өөрчлөгддөг адилхан энэ personality чинь өнөөдөр би нэг өгүүлбэр хийсний дараа өөр өгүүлбэр хэлэхэд би өөрөөр л хүн байна гэсэн үг байхгүй. Тэгээд хүмүүс ингээд олон жилийн дараа уулзч молцдог. Өө тийм өөрчлөлт тийм чи яасан ингэсэн хүн болгон адилхан байж чаддаггүй. Болох ч ямар ч боломж байхгүй. Би тийм хүн. Би яг тийм байдаг. Тийм имийг шүтдэг. Тийм имийг зүг гэж боддог. Тэгдэг гэд өөрийгөө нэг ийм боксын дотор хийчээд байгаа дал гол нь ихэнх хүмүүстээр ингэж гарч ирээд байгаа байхгүй. Өөрсдөө бариад нь штэ. Ямар нэгэн өөрчлөлтөөс өөрийгөө барьж ийн гэдэг чинь өөрийгөө зовоож ийнэ л гэсэн үг штэ. Энд чинь ерөөсөө ингээд маш цаад утгаар метафизик тал дээр л яригдж байгаа юмнууд багхгүй юу? Яагаад бид нар одоо энэ ертөнц космос бидний төсөөлшгүй их агуу зүйлүүд чинь квантын физик гэж бодчих. Квант бүр ерөөсөө л бүх мэдээллийн сан орчил байдаг квантын физик. Бидний тарих бол ерөөсөө тэр квант физикээс ерөөсөө хэрэгтэй мэдээлүүд л өөртөө татаж авч байгаа байхгүй. Mindset гэдэг чинь тэр миний оюун ухаан юун дээр set байна би тэрийг л энэ ертөнцийн л мэдрэмээр байна штэ. Тэр мэдээллийн бүр дуусахгүй хүчтэй энергийн сангаас мэдээллийн сангаас би өөртөө зөвхөн хэрэгтэй гэдгийг л татаж авч л
гаргаж байгаа байхгүй. Hardware гэдэг чинь ерөөсө тэр л явагдаад. Hardware явагдал энэ basis дээр нь явагдчихийдэг. Software бол байнга өөрчлөгдөж. Тэгэхээр software application суулгалаа running it through or not гэдэг юм явагдаж байгаа. Түүнээсээ би өөрчлөлт хичээх биш. Би эхлээд програмыг ойлгох авах хэрэгтэй байхгүй өөртөө. Би ямар програм суулмаар өөрийгөө харж байгаа өөрийнхөө өөр version-ыг, өөрийнхөө өөр хэлбэрийг би өөртөө жинхэнэ амьдруулж иж би тэрийг амьдрч чадахгүй. Тэгэхээр дандаа л энэ ер нь их л мөнгөн дээр л яригадаад идэг юм явагдаад байдаг. Дандаа л мөнгөтэй холбоотой. Тэгэхээр би эхлээд өөрөө баян байдаг гэдэг мэдрэмжийг өөртөө заавал агуулж иж би татах чанартай. Би хизээч ядуу хүн байгаад гуйгаад ертөнц намайг ойлгохгүй гэсэн. ертөнц намайг юугаар квант физик чинь тэр квант компьютер чинь энэ жижигхэн хардвер руу юу оруулдаг гэхээр би яг адилхан матч хийж иж оруулна гэсэн. Би ийм байчаад ийм матч хийх болохгүй байхгүй. Би ерөөсө дандаа матчинг хийх хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр ийм юмыг би хүснийгаа би өнөөдөр жинхэнэ мэдрээд тэрийг ингээд feel like this одоо жинхэнэ тэр мэдрэмжээсээ л би цацах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгчээж би авч байгаа байхгүй. Би хизээч надад байхгүй. Гэхдээ би хүсэж байна 5, 10, 20, 30, 40, 50 жил би хүсэж байна шүү. Хизээч биелэхгүй. Итгэл үнэмшил гэдэг юм дээр өгдөг өөртөө гэсэн. Өөртөө гэж би яг ингэж зааж байгаа ч гэсэн би өнөөдөр надаас гаргаж байгаа энергийн цацрал юун дээр орших вэ гэхээр миний майндсетээс гарч байгаа юм дээр орших шүү. Майндсетээс гарч байгаа юм дээр чинь юусоо abundance буюу одоо миний тэр илбэг дэлбэг айдал үн сэн гэдэг чинь чухал. Илбэг дэлбэг чинь чухал. Би их юмыг бодоод илбэг дэлбэг байх гэж хичээх биш. Би өөртөө яг одоо байгаа юмдаа илбэг дэлбэг юм шиг хангалуун байж чаддаг мэдрэмжийг гаргаж иж тэрийгэ татчих чадах. Тэгэхээр нөгөө нэг ямар нэгэн арга замаар ямар нэгэн байдлаар тэр чинь ингээд цаанаасаа болоод байдаг шүү. Нэг юмнууд ч бүтээл тий. Нэг юмнууд чинь нэг мэдсэж болцсон ч байх шиг, нэг юмнууд чинь нэг мэдсэж бүтсэн ч байх шиг. Аль хэзээ нэг ингээд байх шиг чинь ингээд хүү ямар сони юм бэ? Би ингээд өчтөр энэ талаар урчтөр за нэг 7 хоногийн тэр саяхан бодсон юм л бэлдсэн л байдаг байхгүй. Бид нар ажилтгүй л болохоос шүү. Тэгэхээр өөр чинь майндсет ажиллал юм чи явагдал байна гэсэн. Тэгээ нөгөө нэг юм бид нар чинь ингээд би ийм хитрхи баг юмтай би ийм том юм хүсч чинь яагаад л нөгөө их одоо интернет чи амар хөгжсөн амар том баячуул гэж яригадаад идэх хүмүүсийг ингээл өөртөө амар харьцуулсангуудаа тэдэн төгрөний эдэн зөвхөн нөгөө нэг юун дээр нэг юм мөнгөний харилцаан дээр бид нар айгүй анхаарал хандвал тэг нөгөө өөрийгөө ингээд амар доош нь ирж байгаа. Тэнгууд нөгөө хүн бүр ингээд ийм амар дээр харагдав. Бурхан шиг харагдаад идэг те. Яна энэ хүн одоо бараг л толгой нөгддөг байхаа энэ хүн бараг л санаа зовдөг зүйл байхгүй байхаа тий бараг гэл яагаад гэж бүхэн байдаг гэдгийг бид нөгөө зөвхөн мөнгөний тал дээр нь хараад байдаг. Тэгэхээр биднэрт өөр болгонд бүх юм нь байдаг. Одоо бүх юм нь ямар нэгэн арга хэмжээгээр байхаас өөр аргагүй байдаг. Талент дээр одоо ямар нэгэн бидний юу ч байж болно тий гар уурлаг, бодон санах чадвар одоо тэр одоо математик одоо тэр одоо зурх авиас тэр хөгжим тэр одоо юу байж болох уу? Аль нэгэн хүн ямар нэгэн тэр зүйлийг агуулж л байдаг. Зарим нь тэрийг олоогүй, зарим нь тэрийг олсон хүмүүс нь зарим нь тэрийг үргэлжлүүл хийж чадахгүй дундуур нь тасалтаад явдаг. Итгэж чад яг л өөртөө итгэдэггүй болохоор зарим нь өөртөө бүр итгэдэггүй болохоор тэгээд байхгүй гэж боддог. Хөгжүүлэхийг хүсдэггүй гэдэг ч юм уу. Юуч байж болно. Гэхдээ энэ тал дээр бид нар өөрөө өөртөө сонсч чадахгүй, өөрөө өөртөө байгаа үнэт цэнийг, үнэт идэлэл өөрийнхөө барьж чадахгүй, амталж чадахгүй, мэдэрч чадахгүй ч гэсэн байгаад байгаа мэдрэмжээ бид нар мэдэрч чадахгүй байна гэсэн үг байна. Тэгэн гут чинь бусдыг хараад бусад гоё харагдаад байдаг, тэрлүү тэмүүлээд байдаг. Яг эцээ өнөختөр юу юм? Үн цэн гэдэг чинь яг юу юм? Юун дээр тогтоод байгаа юм? Би өнөөдөр үн цэн гэдэг юу гэж ойлгодог вэ гэхээр үн цэн гэдэг бол
эрүүл байгаад би үнцэнтэй байдаг. Би өнөөдөр эрүүл байгаад би ажиглаж чадж миний нүд одоо ингээд бүр ингээд бүгдийг ажиглаж байна. Миний чих бүгдийг сонсож байна. Би бүгдийг амталж байна. Би хайрыг мэдэрч чадчих. Би өнөөдөр гар хөлмөө бүгд хөдөлж байна. Би энээс илүү үн цэнийг би мэдчих чадахгүй. А тэрнээс илүү гэх юм бол өөрөө хийж болно. Өөрөөс чинь шалтгаална. Гэхдээ өнөөдөр би амьдарч байгаа энэ амьдралыгаа би өөртөө үн цэн гэж авдаг. Өглөө босоод би ямар гоё юм бэ? Тэ? Надад дахиад нэг амьдрах боломж олдчих штэ гэдгийг би үн цэн гэж хардаг. Надтай адилхан бус амар хүсэж ш тэр хүмүүс ийм байхаасаа би эрүүлж байсан болоосоо гэж хүсэж байгаа хүмүүс байж. Бид нар тэгэхэд эрүүл сарал бүх юм бэлэн байхад гутраал амьдраад байдаг. Яагаад? Тэгэхэд хөл гаргүй, ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй. Тэгсэн мөртлөө тарих толгойн ажиллаад байдаг. Хэвтэрч байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Хүсэж байгаа мөрөөдөж байгаа юм зөндөө шүү дээ. Хийж чадахгүй. Тэгэхэд бидэрт боломж нь байгаад мөртлөө бид нар бодлоосоо болоод зовоод байгаа байхгүй. Яагаад гэвчтэй? Өөрөөсөө тэгж асуух хэрэгтэй. Тэгээ би бусдад таалагдахаар амьдраад энэ амьдралыг бүтээгээд байгаа мó эсвэл би өөрөө өөртөө таалагдах гэж энэ амьдралыг бүтээгээд байгаа мó гэдгийг бас өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Эцсийн эцэст миний өмнөөс хинч өгөхгүй. Яагаад би өнөөдөр хүмүүсийн өмнөөс амьдрах ёстой гэдгийг л өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Хинч миний намайг өгөх гээд ирэхэд за хоёулаа тэгвэл би чиний өмнөөс өгчээ гэж хинч хэлж чадахгүй, хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр өнөөдөр яагаад би бусад хүмүүсийн сайхан байх гэж тэрнтэй зохицох гэж бид нар амьдарч байгаа. Бас тэрийг асууж. Тэгэхээр би одоо л сайхан байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл цаг хугацаагүй одоо л гэж байдгийн бол би одоо л гоё байл та. Би дараа нь юу болохоо мэдэхгүй шүү дээ. Би өнгөрснийг аль хэзээний өнгөрсөн юм чи би өөрчилж чадахгүй шүү дээ. Тэг яагаад би одоо л гоё байж чадахгүй гэж. Яагаад би одоо энэ байгаа зүйлтэй талархалтайгаар аз жаргалтайгаар байж болохгүй гэж. Хүн болон тэр боломж байж шүү дээ. Бид нар олж харахгүй шүү дээ тэрийг. Өнөөдөр идж байгаа хоолндоо бид нар үнэхээр талархаж чадж гинөө. Тэр хоолыг чинь тавган дээр чинь тавихын тулд хэдэн мянган ан амьтан ургамал хүний хүч хөдөлмөр бүгд орж байгаа шүү. Тэгээ байж тээ миний өмнө би өсөхгүй шүү. Тэрэндээ баярлая л да. Би өнөөдөр агаартай миний ингээд хоёр уушиг миний зүрх миний энэ ажиллаж байгаад би агаартай байгаад би өнөөдөр ихчлээд байна шүү. Би баярлая л да. Би өнөөдөр 5 евротой байсан ч гэсэн би амьд биш тээ. Амьд байгаа цагт хүн юу ч хийж болно шүү. Би яагаад энэ 5 евроос болж би амьдралаа ингээд амар муухай болгоод байгаа юм өөртөө гэдгийг би өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр үнцэн гэж яг юу юм те? Үнцэн нь бол миний хувьд уух устай байна. Цэвэр агаартай байна. Идэх хоолтой байна. Орон герман байна. Хүүхэд минь байна, нөхөр минь байна, ээж минь байна. Дүүнер минь байна. Найз нөхд минь байна. Яг өнөөдөр би надад зовх шалтгаан байхгүй байх. Би зовх шалтгааныг би хаанаас гаргаж би өөрөөсөө л гаргаж байгаа байхгүй. Тэр юмд бүтгүү байлц маргааш тийм нөгөөд би юусоо одоо байж чадахгүй. Би одоо байгаагаа би эдэлж чадахгүй. Би бодолтой л зовоод нь штэ. Өчтөр тэрний ярьсан намайг зовоогод байгаа байхгүй. Маргааш болох юм болоогүй байхад нь би зовоод байгаа байхгүй. Ингээд миний нэгдүгээр подкастн дээр ярьж исэн бид нар өнгөрсөн ба ирээдүг гэдэг нэг талын бид нар маш том орон зай хэмжигдэхүйц одоо энэ төсөөлөн бодох чадвар одоо цүгүүфт гэж хэлээд байгаа бид нар ирээдүг гэж хэлээд байгаа. Нэг нь одоо энэ бичигдсэн бидний одоо энэгонг буюу одоо санах гэж яриад байгаа тийм. Энэ хоёр хүчнээс л бид нар зовоод нь штэ. Тэгээ өөрийгөө би зовлонгүй байхын тулд одоо яах вэ? Би өнөөдөр жижиг сажиг юм дээр зовхгүй санаа зовхгүй байхад яах вэ? Би өнөөдөр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Амьдрал надтай наадгүйгээр миний контролгүйгээр үргэлжлэн гэдэг дээр би итгэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаар амьдралд миний санаа зовно уу? Шанална уу хамаагүй
Өөрөө болдгоо нь болоод болохгүй юм. Болохгүй бол тэр чигтээ болохгүй хаях хэрэгтэй. Болдгийг хараад харин болдог дээр нь ажиллаа явах. Гуравдугаар би өнөөдөр юм уу маргааш өгөхөө мэдэхгүй. Би яагаад маргаашд амьдраад байгаа? Би яагаад өцөгдөрт амьдраад байгаа? 5 жилийн 10 жилийн өмнөхд амьдраад байгаа. Тэр хүнд гомдоод яваад байгаа. Тэр хүнд ууртаа яваад байгаа. Яагаад тэрийг тавьж явуулж чадахгүй вэ? Юу хүлээгээд байгаа тэр хүнээс гэдэг ч юм уу. Тэр асуудал тийм болоод өнгөрцөн яагаад би тэр асуудлыг өөрийнхоороо байлгах гэж хичээгээд ийсэн гэдгийгээ өөрөөсөө асууж ирэх. Нэг нь чадахгүй мэдэхгүй болохгүй юм дээр би өнөөдөр яагаад өөрийгөө зовоод байна гэдэг. Ингээд ирэхээр чинь нөгөө нэг зөвхөн философч биш амьдралын яг мөн чанараас өөрөөсөө би хинбэ гэдэг асуултуудыг тавьж гинэ гэсэн. Ийм гол асуултуудыг өөрөөсөө байнга тавьж байгаа. Тэгэл энэ жоохон байсан хүүхдүүд чинь нэг мэтгэд том залуучууд том хүүхдүүд болоод баяртай гэж дахиж тоглохгүй. Өнөөдөр би яагаад 5 минут хүүхдтэйгээ тоглоход ууралж уцаарлаад байдгийг гэдгээ бас асууж байна. Ингээд бидний нөгөө хизээж хардггүй байсан юмнууд чинь биднэр зовлон болоод идэг. Яг үндэ яг хараад сонсоод ирэхэд биднэрт жаргал болоод ирдэг. Энэ юм дээр л би ярих гэдэг байна. Ерөөсөө иймхэн нарийнхан утсан дээр л бид нар тогтож байгаа юм. Түүнээс нэг том юм төсөөлж, нэг том юм гаргаж ирээд тэрийгэ гүйцэлдүүлэх гэдэг ах биш. Амьдрал бол өөрөө ямар ч утга агуулдаггүй. Амьдрал бид нар өөрсдөө утга өгч идэг. Бид нар өөрсдөө харах өнцгөөсөө биднэрт амьдралд утга оруулж, энийгээ түүхэнд оруулж бид нар бүтээж идэг болохоос биш. Амьдрал цаанаас түүх гаргаж ирээд биднэрт ийм байх ёстой гэдэг юм хизээч гаргадаггүй. Тийм болохоор бид нар өөрсдийнхөө нормыг гаргачаад нэг хүн нь тэр нормоос нь өөр байх юм бол өөр харагдаад байх юм бол бид нар тэр хүнийг тэнэг мангараар нь дуудаал солиотой мангар өвчтэй гэл яах юм? Яагаад өнөөдөр би нэг тэр хүнтэй ингээл ярьж байгаа муухай аашлаад тэр хүнийг гомдоогоол ингээ өнгөрөх маргааш тэр хүн байхгүй болсон баг. Яах? Өөртөө гомдно үст. Яах гэж тэгвдээ гэд. Тэгмээргүй штэ. Би өнөөдөр өөртөө болон бусдадтай үнэхээр ив нэгдэлтэй өнөөдөр ямар ч муу юм санах бодох юм байхгүйгээр би өнөөдрийн амьдралыг ингээл дуусгамаар шүү дээ. Тэгээ сайхан зүуд болоод дуусах. Хэрвээ дараа би хүн болж төрөх юм бол энэ амьдралч аль хэзээний бүгд арчигдсан юу ч болоогүй юм шиг л дахин төрнө гэсэн үг шүү дээ. Юу ч санахгүй шүү дээ. Ингээд нөгөө нэг сайн муугийн юм чинь ингэж айгүй юм файн хоорондоо юм хосолж би бинээ ингэж нөхөж тий дандаа солигдож ингэж явдаг. Сайныг нь сайн гэж дээшлээд хөөрөөд үсрээд төвчээд мууг нь доошлуулад авах биш. Мууг нь муу гэж доош нь дараад зүдрээ зовоод сайныг нь харахгүй байх биш. Ерөөсөө л энэ хоёрыг хоёулангийн адилхан юм байна гэд муугаас нь суралцаж аваад сайнаас нь суралцаж аваад хоёуланд нь нейтрал хандаад тэгээд ингээд зохицуулаад бэхжүүлээд ингээд явах юм бол өнөөдөр биднэрт ерөөсөө зовлон гэж гарч ирсэн ч гэсэн бид нэр тэрийг хүн дээр хүлээж авахаа болж байгаа байхгүй. Сураал өнгөрөөл бид нар ингээд явна гэсэн. Тэгээд heaven on earth буюу яг үндэ ертөнц хорвоо дээр аз жаргал гэж юу байдаг вэ гэхээр бидний яриад идэг одоо диважин гэдэг чинь ертөнцийн л өөрчлөл ойрш тийм штэ. Тэр чинь state of mind гэж яриад байгаа шүү дээ. Таны оршихгүй ямар хэм төвшин дээр л энэ амьдралыг харж ийн тэр төвшнөөсөө л та жаргалыг жаргал гэж харна, зовлон бол зовлон гэж харна л болж л байгаа юм. Тэгээ энэ дээр философч хэрэг байхгүй зүгээр ерөөсөө философи шиг сонсогдож байгаа ч гэсэн яг жинхэнэ амьдрал дээр та өөр дээр ингээд жихэн ингээд жижиг ч гэсэн асуултуудыг тавиад үзэхээр та өөртөө хариулж чадах болж байгаа байхгүй юу? Тэгээ бит хоёр чинь нөгөө өөрөө та бурхан байдаг, өөрөө та дотроосоо мэдэж авдаг. Багш гэдэг нь бол замын чиглүүлж байгаа болохоос биш яг өөрөө ийм юмыг та өөрөөсөө олж авдаг шүү л гэдгийг л энэ бүх багш нар ганц л тэрийг хэлээд байдаг. Ийм л амархан өөрт чинь оршдог, өөрөө чинь мэддэг, таньдаг, мартцсан юмнууд л явагдаад байгаа.
Тэгэл сануул сан. Эргээд нэг санаат зүүжтэй эн чинь жинхэнэ бодит юм шиг байгаа мөртлөө эн чинь ингээ өнгөрч штэ. Өөрөө ингээ байхгүй болчих биш. Өөрөө угаасаа байхгүй гэдгээ хар гэдэг байгаа штэ. Байгаатайгаа би гэж бодоод байгаа бодлоо хай гэдэг байгаа чинь тэр ихгүй юу? Би гэд өөрийгөө төсөөлөд байгаа, би гэд бодоод, би гэд өөртөө наалтчаад байгаа. Тэр нэг амар би ингээд нэг юм Stolze Frau гэдэг ч юм уу тий одоо би стандараа одоо хүн намайг доромжилт дээрлэж болохгүй стандар би тийм байх хэвээр би юм байх хэвээр инглиг яах вэ өөрөө илүү л зовлон хураана ямар ч хүнтэй таарж болно амьдрал юу ч тохиолдож болно шүү дээ тэр болгон дээр би тийм байх хэвээр би тийм байх хэвээр та нар бусдын тийм байх хэвээр би яста тэгж болохгүй ингэж болохгүй яах вэ өөртөө л би зовлон хурааж байгаа шүү дээ би тэр үед ингээл ажиглал нэг ууралж байгаа хүн бол өөрөө асуудалтай болоо л ууртай байгаа юм байна да. Надаас угаасаа болдгүй штэ гэдгийг би мэдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Энэ хүн аль хэзээний өөрөө асуудалтай болоод ямар нэгэн хэмжээгээр нөгөөтг нь л гарах гал нь штэ. Тэгэл гаргаж байгаа л тэр ихгүй юу? Тэгэхээр хизээч тэнтэй юм уу? Одоо нөгөө бит хоёр ярьж ирсэн штэ. Тий. Би асуудалтай л бол би асуудлаа ингээл бусд руу гаргаал байна. Тэгээ бусдантай нь хамаатай биш надтай л хамаатай гэсэн үг байхгүй. Тэгэл ингээл би тэрэн дээр л ажиллаад ах юм бол одоо миний таарах хүмүүс миний амьдрал тэр чигтэл гоё болоод байна л гэсэн үг байхгүй юу? Надаас гараад байгаа юм байхгүй юу? Тийм учраас хүн болгоноос өөрөөс нь гарч ийн гэдэг чинь хүн болгоны харж байгаа амьдрал. Их олон юм уншдагтаа ингээл хараал ахад тэгэл ингээл өнгөрнө. Гэхдээ айгүй сонирхолтой байдаг. Ер нь хүний оюун ухаан, ер нь хүн гэдэг чинь юу юм бэ гэдгийг надад судлах айгүй гоё ийм сонирхолтой ийм гоё нэг юм амтрах одоо нэг амтлах айгүй надад гоё байдаг байхгүй. Тэрийг нэг ойлгох, ухаарах, мэдрэх ингэж энэ да гэдгийг би ойлгоод явах айгүй гоё байдаг хүмүүсийг ингээ хараад. Тэгэхээр тэрийг нэг ажиглагчийн зүгээс л би тэрийг харж чадна гэсэн. Сайнд нь би ороод явах ш мууд нь би ороод явах ш би яг нейтралаас би ажиглаж ижил тэр хүнийг шинжиж дүгнэж чадчих байгаа байхгүй. Тэг хэмжээгээр би өөрийгөө ойлгож чадчихна гэсэн. Тэгэл ингээд нэг хүмүүсийг чинь ингээл яг травматай ойролцоо тэгэл юмнуудаа ингээл адилхан ингээл хараад явахаар чинь гэд өөрөө тайлбарлаад ирдэг. Өөрөө яриад ирдэг тий. Асуудал юунд байгаа гэ баг өөрөө яриад өөрөө тэрэндээ баг тайлбар өгöd явчихж байгаа байхгүй. Тэгээ нөө psychology буюу бидний ерөөсөө сэтгэл зүй гэдэг чинь ерөөсөө сэтгэл зүй гэдэг бид нэр сэтгэлээ ойлгох хэрэгтэй гэдэг дээр л яваад байгаа шүү дээ. Сонирхолтой хачирхалтай. Үнэхээр гоё байд юм бэл. Тэгээ надад аюу гоё санагддаг. Хүмүүстэй юм ярихад хүмүүсийг сонсох, ойлгох, ухаарах. Яагаад амьдрал ингэж яагаад байгаа хүмүүст ингэж их гоё байдаг. Маш таалагддаг. Тэгээд энэ таалагддаг миний хийх дуртай юм байдаг болохоор дуртай хийдэг. Тий. Дууч хаа. Сонсогдохгүй яасан бол дуун сонсогдохгүй байх юм. Жоохон орж гараадах шиг байна. Гэтэ одоо сонсогдож байна. Дахиад авах болцоо сонсогдохгүй. Одоо нөгөө нэг ингээд хүн ингээд би ажил дээр бичсэн чинь амар ууштай хүмүүс заримдаа ирнэ шүү дээ. Нэг юм янгуудаа тэгэнгუთ тэрэнд нэг юм дагаж автахгүй бах сэтгэлийн дархлаатай болох хэрэгтэй байхгүй. Тэгвэл ч онлоороо бол сайхан мэдчихэж штэ. Энэ хүн өөрөө юм асуудалтай. Энэ бол надаас болоогүй. Гэт ингээ бодцохоор би хүн ямар ч сэтгэлийн хөдөлгөөнд байсан гэсэн би дагаж автахгүй юм. Гэт наанаас одоо яг чиний ярьдаг ойлгож байгаа. Тэр хүнээр яриасаа гэдэг юм чичээ. Эн чинь нөгөө нэг юу яагаад вэ? Таньдгүй хүмүүс нэг тийм чухал биш хүмүүстэй айгу говьлчилж байгаа байхгүй. Тэгээ хүмүүстэй нөгөө товчон дарагдтал яагаад гэвэл бид нар ойр дотныхоо хүмүүсийг гомдоохгүй юмсан гэдэг юм дээр айгу хөтгөтөд байдаг байхгүй.
уурлуулчихгүй юмсан, гомдоочихгүй юмсан гэдэг нэг хайрлаад байгаа гэдгийг л тэрүүгээр илэрхийлэл өөрийгөө өөр байлгахаа хичээгээд идэх чи тэр байхгүй. Гэтэ ер нь багаас нь хүүхдүүдтэй тэрийг заагаад өчүүл зүгээр юм. Би одоо ээж нь яг одоо хүүхдтэй байна. Ээж нь ч би ядарсан байна. Ээж нь ядархаж буюугүй яг одоо ядарсан юм биш 5 минут. Өмнө нь болохоор амар мэдээ ухаан мэдээлэл хэлдэг билээ. Дандаа уурлаж гэж байх те хаяа. Одоо болохоор Мэдээж уурлах юм зөндөө гарна шүү. тий хүүхд нөгөө нэг ингээд би буруу юм хийжлээ. Би болохгүй юм хийжлээ. Би муу юм байна. Тэгэд ээж уурлаж байгаа маань гэдэг юм автоматар авчдаг. Тэнгуут нь одоо болохоор тайлбарлаад миний хүчний буруу биш шүү. Ээж нь хараад хүмүүс ажилласаа очиж жоох явагдсан юм чинь нэг 10 минут өччихсэн. Тэгээд ээж нь яриа яг одоо яриад ээж нүгтэй юм одоо чи тийм ингээд хүүхдээсээ нэг одоо салгаж байгаа байхгүй. Тэгэхээр би багтаа бол тийм байгааг учраас одоо өөрийнхөө цаад үеийг өөрөөсөө дээртүүлэх гэдэг шүү дээ. Аха. За нэг юм хоёрдугаар За одоо нөгөө ажил тий яг чи сайн ярьж шүү дээ. Ажил гэдэг маа ажил гэдэг бол бид нар нөгөө аав ээжээсээ ажил хэцүү юм байна гэдэг зүйлийг харсан учраас ажил хэцүү их ажиллаж ядарчиж мөнгө гэдэг юм болоод тэрийг чадан ядан хүргэж амьдрдаг гэдэг ийм програмтай өсөж байгаа байхгүй юу? би өөрчлөлт болох байхгүй юу? Ажлыг би дуртайгаараа хийдэг. Би дуртай яг уу нийгэмд болохоор яаж энэ тоглоом чи яаж болоод амьдрал гэдэг чинь тэр чигтээ тоглоом гэдэг аягүй хатуу тоглоом гэдэг хүүхдэд ойлгуулж хэрэгтэй. Хатуу тоглоомд хэд хэдэн дүрмтэй байна гэдгийг ойлгуулж хэрэгтэй. Тэгээд дүрм гэдэг дээр бас ажил орж ирнэ. Ажил гэдэг нь болохоор яг би өнөөдөр өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд ажлыг ажил гэж харахгүйгээр хажуугаар нь зүгээр мөнгө олоод тэрүүгээр сайхан амьдардаг бол ажил биш болчих واخгүй. Ихэнх хүмүүс тэгж амьдардаггүй мөнгөний төлөө амьдардаг болохоор ажлыг ажил гэж хардаг. Ажлыг ажил гэж харангууд чинь ажлыг амьдралаасаа салгаж хардаг. Тэгээ ажил ядаргаатай хэцүү би амралт хэрэгтэй гэж хардаг болохоор хүмүүс ажиллаад амралт авдаг واخгүй. Яг үндэ ажил дээрээ ч гэсэн амралттай тэгсэн мөртлөө дуртай хийдэг. Өөдөр би өглөө босонготой ажилдаа явж байгаа биш юм шиг шоудж байгаа юм шиг яваад ажиллаа тэгж хийчээд ирдэг хүмүүс байдаг. Тэрийг бол хүмүүс ихэнх нь тэгж харддаг болоо хүүхдүүдэд ч гэсэн ажил хэцүү, ажлаас мөнгө олж иж ингэж амьдрах хэрэгтэй гэдгийг бид нар зааж өгөөл гэдэг. Бид нар тэгээд би ч гэсэн өөрөө яг адилхан нөө. Тэгэл тэн дээр ингээд хүүхдтэй ээж намар ядарч जैन тэгэл ингэсэн тэгсэн гэл ингээл ажлын талаар нөгөө ядарсныгаа яриад гэх юм тэр хүүхдээ юу сууж нэ гэхээр ажил гэдэг мухай ажил заавал хийх ёстой тэгжиж амьдрах ёстой тэгжиж мөнгөтэй байна гэдэг чинь илүү гээ сайхан амьдрна гэсэн үг гэдэг л ямиг хүүхдүүдэд ойлгуулад байна. Бид нар өөрөө ярих юм бол бид нар хэрэг өөр дээрээ дуртай зүйлээ хийгээд яг үндэ хоёулынх нь ярьж байгаа зүйл бол ажил биш шүү дээ. Гэхдээ энэ ажилд орж байгаа үстэй. Гэхдээ бид нар гоёор ярьж хийж чадчих шүү дээ. Тэгэхээр яагаад бид нар энэ шиг өөрийнхөө дуртай зүйлийг хийнгэн гут зарим нэг нийгэмшилтэр болохоор за би ингээд зөвхөн зургаараа би ингээд одоо болготой мөнгө төгрөг олж чадахгүй амьдарч чадахгүй гэдэг юм явагдаад байгаа. Хүн болгон өөрийнхөө дуртай гэдэг юм дээр маш нарийн ярина штэ. Энэ чинь зөвхөн бидний зүгээр төсөөлж байгаа дуртай юмнууд биш. Амар чухал юм байгаа. Хүн болгон дээр өөрийн гэсэн дуртай юмыг хэрэгжүүлж чадах юм бол энэ ертөнц ч амар мундаг гоё ертөнц болох байхгүй. Зөвхөн нэг хүн хүний дор ажиллаад цалин аваад за эсвэл нэг хүн өөрөө зэвштэндэж болчоод тэрүүгээр одоо яаж хийж байгаа л өдрө болгон нөгөө эвалим болохын тулд ингээл ажиллаад амьдрал явж байна. Эдгээр чи ерөөсөө л нийгэмшлийн асуудал, символик асуудал. Яг цаад утгаараа бид нар яг өөрийн аз жаргалтаар ярих юм бол ажил амьдрал хоёрыг нэг гэдгээр харж иж бидний хүүхдүүд ч гэсэн өөрсдийн дуртай юмаа хийгээд тэрнийх нь бай продуктнууд буюу дагалдаж ирж байгаа намайг урамшуул шагналуул одоо мөнгө төгрөг одоо тэр аль хэзээний гэхдээ тэр хүүхдийн майндсет дотор би аз жаргалтай, би азтай, би баян, би бүх юмар баян, миний зүйл дандаа үргэлж бүтдэг болдог, би үргэлж азтай байдаг,
би үргэлж сайхан амьдардаг гэдэг нөгөө нэг багаас нь тийм нэг майндсет суудсан хүүхдүүд төр болохоор юм хийсэн ч гэсэн ямар ч зүйл хийсэн ч гэсэн нөгөө нэг юм дагалдаал бэж л байдаг гэсэн үг. Тэр нөгөө байхгүй хүүхдүүд дээр байгаа гэдэг майндсетийг оруулах хэцүү байдаг байхгүй. 1-8 нас хүртэл суудсан майндсет дээр 1-8 нас хүртэл майндсет дээр суудсан одоо нэг юм чөлөөтэй өргөн майндсетны том тэгээд өөртөө юу бол юуг л хийж чадна гэдэг тийм нэг юм зүрх сэтгэлтэй хүүхдүүд төр юм хийхэд их амар болчихдог. Тэгээд дагалдж байгаа нэг хурдан. Яг ч юм гаргацсан л үүдэг. Нэг айдиа олцсон л үүдэг. Яг ч боломж нь аль хэзээ бэж л үүдэг. Ингээд энэ нь айгүй амархан болчтой юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө бид нэр хүүхдүүдээрээ эхлээд ажиллахаас өмнө бид нэр яг ингээд нэг юм айгүй сурах юм байгаад байна. Хэрвээ миний майндсет бол би хэрвээ өөрийнхөө түүхийг харах юм бол 1-10 нас хүртэл гэдэг юм уу? Poor mindsetтэй. I'm a scarcity буюу амар тийм байхгүй гэдэг майндсеттэй. За 12-оос 16 нас хүртэл гэдэг ч юм уу. Энэ дэр бол над бүх юм байсан уу? Байсан. Халигд салгих бүх юм байсан. Гэхдээ миний майндсет өөр газар явчихсан байна. Бага гэдэг юм ард явагдаад идэг. Хувц байна уу, байна, идж байгаа байна уу, байна, орон байна уу, байна, бүх юм байна. Тэ? Гэхдээ миний майндсет арай өөр газар явчихсан. Одоо ингээд 27-оос за нэг 32 нас хүртэл гэхээр бас нэг өөр майндсеттэйсэн байна. Тэрэн дээр бол нилээн байхгүйг. Тэгээ нэг хүч хөдөлмөрөөр заавал хийх ёстой гэдэг майндсет гарч ирж байгаа. Хүүхдэд ичэх ёстой. Гэр бүл ингэх ёстой, тийх ёстой, ажил хийж ингэх ёстой гэд ингээд. Тэгээ одоо ингээд яг ингээд анзаараад тахад бол миний одоо том багш нар биш. Би бүх хүнийг одоо бүх надад таарч тохиолж байгаа хүнийг дээрэс нь бүх зүйлүүдийг багшаа гэж хардаг. Энэ надад дандаа юм сургаж идэг болохоор би багшаа гэж хардаг. Тэгээ энд чинь дандаа илүү муу юмнууд байгаа штэ. Сайн юмнуудыг бол би анзаарч харахгүй штэ. Гэл өнгөрч штэ. Тэгээ муу юмнууд дээр нь би айгүйх тогтож харж чадж байгаа байхгүй. Ингээр нөгөө та бит хоёрын түрүүн ярьжсэн. Хар бараа юмж гарч ирж байгаа. Тэгэхээр би энэс сурж л авах хэрэгтэй байгаа байхгүй. Би одоо энэ зүйлийг одоо өөрийнхөө энэ чанарыг би мэдэж сурч чадахгүй л бол ямар нэгэн байдлаар нөгөөтөө эргэлтэл дахиж эргээл ойролцоо үйл явдлууд, ойролцоо хүмүүс, ойролцоо асуудлууд намайг тойроод байна гэсэн үг. Намайг суран мэдтэл болон болтол эргэлтэн гэсэн. Ийм хэмжээтэй хүмүүс ингээл нөгөөтөндөл баригдчаад байна гэдгийг би гараач гэд let go гэдэг чинь. Сур хай. Бити тэрнтэйгээ наалтаад барь тэр чинь ингээд байхгүй болоод өнгөрчнөө. Энийгээ байлах гэдэг хичээх хэрэггүй. Амьдрал тэгж явагдахгүй шүү дээ. Би 70-80 эртээ болоод хэрвээ би тэр миний бие удаан насалж чадах юм бол ямар ч би эргэн бодоод бүх сайхан амьдсан шүү. Ястаа өгөхөд бэлэн байна оо гэд. Би одоо бас тийж хэлэх ёстой. Би ирээдүрөө сайхан болно гэдэг дээр би анхаарлаа хандуулах шүү. Үнэхээр сайхан байна шүү дээ. Би хизээч өгөхөд бэлэн байна гэдэг дээр би амьдрч иж би амьдралыг мэдэрч чадах ёстой. Түүнээс би 20 жил ажиллаад амьдраад жигэн одоо гоё болчоод амьдрах биш. Би одоо гоё амьдраад байна штэ, тэ? Гэдэг дээрээ эхлээд сэтгэл хангалуун байж чадчихж, өгөхөд бэлэн байж чадчихж би сайхан амьдарч чадна. Ирээдүрөө чиглэсэн амьдрал яг вэ өсөл мөрөөдөл зорилгоо биелүүлэхгүй л яг. Гэтэ би ирээдүрөө 1000 чиглэлээ гэж би одооныхаа амьдралыг би acknowledge буюу би knowing байж чадахгүй, би мэдэрч чадахгүй би анзаарахгүй болвол
би хичнээн ирээдүрүү тэмүүллээ гэд миний энэ одооны амьдралд таалагдахгүй бол би ад жаргалгүй л амир гэсэн үргэлж. Тэгэл ийм жижиг сажиг асуудал дээр бид нар анхаарах хэрэгтэй л болдго юм байлээ те. Тэгэл одоо их л жижиг сажиг юмнаас л их амьдрал гарч ирд юм байл шүү дээ. Том юмнаас биш. Ямар ч том асуудал байхгүй. Ерөөсөө жижиг асуудалтай л бид нар бүдэрч унаад байгаа. Дахиад сонсогдохгүй болсон. Юм ярьж гин үү? Энэ нөгөө элбэг дэлбэг сэтгэлгээ одоо тий scarcity mindset буюу хомсдолтой сэтгэлгээ гэдэг чинь багаас суснараа байдаг. Байхгүй гэдэг дээр өссөн хүүхдээ шүү дээ би чинь. Тэгээ сүүлийн 3-4 жил нөгөөдөгтэйгээ ажиллаад ялангуяа сүүлийн 1 жил аягүй ажилласан. Яг ийм сэтгэлгээ байдаг юм байна. Ийм учраас ингэж байгаа юм байна гэд яг анхаарлаа тийшээ хандуулсан байхгүй. Тэгээ 1 жил ажилласны өчнө өөрчлөгддөг юм байна. Айгүй өөрчлөгдөв. Одоо 1 жил би чинь өнгөрсөн жилийн 2 сараас эхлээд 2-3 сараас ч нэг юм групп нэгээд тэгээ тэн дотор яг энэ талаар гэсэн жилийн туршид. Тэгэд өөрийнхөө хэлж байгаа үгийг бодож байгаа бодлоо дандаа мөнгөний иргэнтэй бодож байгаа бодлоо автоматар орчиж байгаа. Тэгээ мэдрэмжүүдээ ингээд ажиглаад ийсэн чинь мөнгө байгаа мөртлөө дандаа байхгүй гэж боддог. Байгаад утсан байгаа байхгүй тэгсэн чинь дандаа байхгүй. Тэгээ мөнгө ингээд барихаар яна алчих үедээ мөнгө ингээд ажил дээр өөрөөсөө илүү нандинаад байна шүү дээ. Ажил дээр очиж мөнгө тоолоход яна хүн амьтаа авчих вэ, хулгайлчих вэ, одоо алдчих вэ гэдэг ийм сонин бодлол би бүр ангаж ямар сонин бодол. За тэгээд тэр бүх шалтгаануудаа бүгд нь олоод ингээд байгаа юм байна. Тэгээ одоо нэг хуучин програмуудаа би олоо харчиж штеп. Тэнгууд одоо шинэ програм оруулж байгаа байхгүй юу? За одоо энэ дээр шинэ програм суулгах, хуучин програмыг erase буюу löschendөх арга байна. Тэгээ ямар. За одоо ингэнэ. Одоо програмнууд чинь хуучнаас ингээд явагдаад байгаа програмнууд өдөр болгон давтж байгаа програмнууд чинь ерөөсөө ингээд давтагдаад яваад байдаг автоматар. Өөрөө ирэхгүй хэлдэг өгнүүдээ хэлнэ, боддог бодлууд нь бодогдно, эмоцуд нь адилхан. Нөгөөлийн эмоцуд нь бодлоо үүсгэн, бодол нь эмоцуудаа үүсгэн гэдэг ингээд би бинтэйгээ хойлолтол ингээд давтагдаад яваад байгаа юм. Самсарагийн wheel буюу самсарагийн ерөөсөө юм тойрог явагдаж штэ. Энэ дээр програм ингээд бичигдээд уншигдаад бичигдсэн програмууд нь уншигдаад яваад байна гэсэн. Энийг алга болгох биднэрт боломж нь байдаг. Яавч одоо кармаг устгах гэсэн үг. Кармаг устгах гэдэг дээр бид нар хамгийн амархан миний хийдэг одоо миний итгэж үнэмшиж байгаа мэдэж байгаа гэж хэлж болно. Метод гэж ярив. Метод болвол зовнил гарч ирлээ. Мэдрэмж гарлаа. Зүрх илүү савлаж эхэллээ, хөлс бажлооч гэдэг юм уу, толгой хүзүү, ер нь биеэр ингээд мэдрэмжүүд гарлаа тий. За амьсгалд авчтлаа. Энэ хэмжээгээр чинь бидний одоо эмоцуд явагдаж байгаа шүү дээ. Гарч байгаа мэдрэмж чинь ингэж гарч байгаа тий. За энэ дээр өөрөөсөө холдууллаа. За өөрт чинь байгаа нөгөө нэг өөрийн чинь төрөлхийн буюу мөн чанар гэдэг хайрын одоо тэр энерги байна. Одоо ингээд нэг жоохон спейс гаргалаа гэсэн үг байхгүй юу? Тэр мэдэрч байгаа муухай мэдрэмжийнхаа спейс гаргангуудаа амьсгал авлаа, амьсгалаа гаргалаа төвлөрч жагаад яг энэ мэдрэмжээ ингээд
байлгаж байна. Тэгтээ яг өөртөө наалтуулах биш болчихж байгаа байхгүй юу? Энийг айгуу сайн гаднаас нь харж байгаа. Гаднаас нь харангуйтаа тэгээд энэ мэдрэмжийг хайраар уусгачна гэсэн үг. Одоо би ээж утгаар хийдэг байхгүй нэг. Ээж надад зааж өгсөн. Гэхдээ ээж бол яг Heinz Krug гэдэг нэг одоо энэ Wissenschaftler байдаг. Тэр Wissenschaftler ерөөсөө метафизиктэй л ярьдаг. Тэгэхээр энэ Wissenschaftler юу гэдэг вэ гэхээр I enjoy it гэдэг байхгүй. I enjoy it буюу ich genieße es. Ich genieße es гэдэг чинь би хүлээж авч байна. Талархаж байна гэдэг юмар. Энэ явагдаад байгаа программыг яг цаг хугацаа шаардагддаг байхгүй юу? Хамгийн гоё нь. Одоо би ингээд нэг ямиг лёштгоод маргааш тэр нь байхгүй болчихно гэдэг юм уу? Тийм юм байдаггүй. Одоо болж идэг гэсэн үг. Одоо болж байгаа энэ эмоцийг энэ одоо нэг юм байна штэ. Надад те нэг ингээ мэдрэгдээд муухай байгаа ямиг хараад одоо ингэж байгааг нь харах байхгүй. Би ийм мэдэрж байгаагаар өөрөөс харна гэсэн. Тэгээд өөрийнхөө гэрэл гэгээ буюу өөрийнхөө ариун тэр чанараараа нөгөө нэг энийг устгах чинь одоо нэгсэндээ устгах гэж ярина л да. Өөрчилж байна гэсэн. Энергийн төвшин буюу энергийн фреквенцийг бид нэр өөрчилж байгаа гэсэн. Доогуур ингээд швингэндэд байгаа, доогуур ингээд хөдлөөд байгаа vibration-ыг доогуур явагдаад байгаа энергийн төвшнийг бид нар ингээд левелийг ингээд ерөөсөө өөрийнхөө дээдхтэй яг энэ тэнцвүүлж өөрчилж чадж байна гэдэг чинь программыг өөрчилж байна, устгах чинь гэсэн. Тэгээд энд цаг хугацаа шаарддаггүй. Хүч хөдөлмөр шаарддаггүй. Шууд өөрчлөгддөг. Наад чи шууд өөрчлөгддөг арга юм тий? Шууд өөрчлөгддөг. Энэ хамгийн хурдан арга. Хамгийн. Энээс өөр арга ер нь хамгийн хурдан гэж байхгүй. Тэгэхээр хамгийн хурдан арга хамгийн надад бол байнга үйлчлдэг. Би энийг одоо нэг энэ метод гэдэг өөртөө хэлсэн. Програм байна. За яагаад вэ? За ийм програм байна. За тэгвэл одоо ингээд энийг харъя. Байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөх гэсэн үг байхгүй. Ийм эмоц байна уу гэдгийг би өөрчлөх гээд байгаа нэг өөрөөсөө түлхээд байгаагаар биш байхгүй юу? Нэг байхгүй болох гэж хичээгээд байгаагаар биш. Миний юм яа гэдгийг нь эхлээд өөртөө acknowledge буюу би өөртөө танин мэдэх хэрэгтэй болж штэ. Би харж ойлгох хэрэгтэй болж байгаа. Би байгааг нь өөрөө байхгүй болох гээд байгаа хичээгээд түлхээд байгаа арай нэг хоёр өөр нь явагдаад байдаг байхгүй энэ дэр. Яа би энэ талаар ярмааргүй байна. Наадах бэл. За хай. Гүй чи бити одоо эдгэр чинь дандаа нэг юм escape mining тийм юмнаас зугатааж байгаа юмыг доош дарах гэсэн өөрийнхөө эмоцийг, өөрийнхөө энэ мэдрэмжийг, өөрийнхөө бодлыг доош дарж байхгүй болгох гэж байгаа оролдлогууд чинь энэ методоос арай өөр ихгүй юу? Энэ метод чинь болохоор байгаагийг хүлээн зөвшөөр. Минийх штэ. Баярлалаа чи надад ингэж харуулж байгаа. Миний энийг харж байгаа нь өөр ихгүй юу? Оролдлого хийж байгаа нь өөр ихгүй юу? Тэгэхээр баярлалаа. Чи надад энийг ухааруулах гээд байгаа юм биш үү? Би чамд баярлалаа. Чи минийх шүү дээ гэдгээр хараад зөөлрүүлж гин гэсэн үг байхгүй юу? Тэгээ зөөлрүүлэх гэдэг чинь өөрөө хүлээн зөвшөөрч юмыг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь зөөлрүүлнэ гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн үеийн хүнийг юм уу үйлдэлийг хүлээн зөвшөөрч гэдэг чинь өөрөө өөрийнхөө гэдгээр таньж мэдчихин гэсэн үг. Тэгээ өөрөө өөрийнхөө гэдгээр таньж мэдгээр чинь аяанда энерги чинь ингээд өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгээ энэ чинь ингээд өөрчлөгдөж байна гэдэг чинь өөрөө чинь гэрэл гэгэнд уусах, өөрийн энергийн фреквенцэнд орох энэ юм чинь програм өөрчлөх буюу програмыг устгах чинь гэсэн. Одоо шат софтвер буюу вирусыг бид нар устгах чинь гэсэн. Өөрт байгаад байгаа мэдрэгдээд салахгүй олон жил явагдаад байгаа ч гэсэн энийг би өнөөдөр ингээд устгаж болно гэдэг вирусыг би одоо устгаж чадчихна гэсэн. Энэ методыг хэрэглэв. Энэ нь бол хамгийн хүчтэй, хамгийн хурдан үйлчилдэг метод. За, олон метод хэрэгжилж болно. Хүүхэд нас руу нь явж болно. Хамтдаа явъя гэж хамт явж болно. Энийг hypnotic буюу одоо хипнозоор хийгээд байна гэж штэ. Өөрөө яриад байдаг. За би ингэж гин. За би тэгж гин. Одоо би уйлж гин. Би айгүй ингээд даарж гин, ядарч гин гэдэг ч юм уу. Ингээд яг тэрийг ингээд төсөөлж байгаа тэр нөгөө story дотроо ороод story дотроос юу мэдэрч байгаагаа илэрхийлж байгаа. Hypnotic буюу бид нар хипнозоор хийдэг. Энийг бас хэрэгжилж болно. За өөрийгөө толинд харж агаад хэрэгжилж болох методууд байна.
толин нарж байгаад өөрөө өөртөө ярих процессыг хэрэгжилж болно. Аватараар хэрэгжилж болно. Аватар гэдэг нь болохоор зарим нэг хүмүүст шашин шүтлэг гэхээсээ илүүтэй Есүс Христийг Будда багш шиг шүтдэг, Есүс Христээс шүтдэг, Аллах шүтдэг, ээжигаа шүтдэг, тэр нэг эх орныхоо уулыг шүтдэг. За ус горхоо шүтдэг. Морио адуугаар шүтдэг. Юу ч шүтэж болно. Тэднэр нь аватарууд гэсэн. Би өөрөө гэсэн аватартай байхад аватар миний нэг ширхэг эсийг хүртэл мэддэг. Би аватараас юу ч нуудгүй, аватар миний бүгдийг мэддэг гэсэн. Тэгэхээр би аватараас зөвлөмж зөвлөхөө би хайр үнэрэл гуйж болно гэсэн. Гуйх биш. Одоо хоорондын ярилцаа үүсгэж гэсэн. Нэг өсөндөө би гэж бодож байгаа би чинь оюун ухаан явагдаж байгаа байхгүй юу? Тэр оюун ухаан чинь космик компьютертэй холбогдоод космик компьютер чинь аватар буюу дүр төрсөнд ороод надтай ойрхон байна гэдэг л ямиг харуулах гал би тэрийг методоор хэрэгжилж болно гэсэн. Тэгэхээр аватар юу ч байж болно. Миний хувьд ногоон дөрх байдаг. Ногоон дөрх миний ээж байдаг. За Alan Watts миний аватар байж болно гэсэн. Би их ойрхон байдаг. Ягаад ч миний нэг аавын хоолойг санагдуулдаг нэг тийм аавын эрэгтэй хүний чанарыг харахад бол миний аавын дулааныг санагдуулдаг. Хичнээн англиар ярьж байгаа хичнээн би тэр үнийг танихгүй байсан ч гэсэн өнөөдөр би дуу хоолойгоор өнөөдөр надад амьд байгаа юм шиг санагддаг. Нэр хүний ярьсан миний дотор үргэлжилж байдаг. Би тэрийг мэдээд мэдчихийдэг болохоор аватараар би хэрэгжилж болно гэсэн. Одоо хэрэглэх гэхээс илүү аватар, миний аватар гэж хэлж байна. Би ногоон дээр хүн умдари дудари дүри суха гэд уншихад өнөөдөр би ногоон дээр хийг би аватараараа хэрэгжилж байна. Эсвэл би зүгээр л өөрийнхөө одоо эдэлж хэрэгэлдэг зүйлийг би аватараа гэж бас болно гэсэн. Тэгэхээр би өөртөө хамгийн ойрхон, хамгийн миний зүрх сэтгэлд шингэсэн юу ч тэрийг би бурхны оронд хэл амаараа холболцох ойролцоо байх аватар гэж би энэ нэг метод. За тэгээд одоо юу гэдгийг талархал бол айгүй чухал. Одоо ерөөсөө юм болгонд л талархч гэдэг. Би түрүү ярьсан амьсгалаас өнөөдөр хоолноос өнөөдөр байгаа ингээд би сайхан жаргалтай байж та баярлалаа. Би амьдралыг ийм сайхан ингээд мэдэрч чадчихад баярлалаа. Ингэх тусам миний талархах зүйл улам ихснэ гэсэн. За ингээд би өнөөдөр ямар өнцгөөс харж байна би тэрийг зөвхөн шийдэж чадна гэсэн. Би өнөөдөр өөрийгөө негатив байлгахгүй, би өнөөдөр позитив байлгахгүй. Зарим хүмүүс нь бол үгүй тэгээ ингээд байгаа юмыг би яах юм бэ? Чадахгүй болохгүй байгаад байна штэ. Чи болж байгааг нь харж чадахгүй л байгаад байгаа. Чи бүтэж байгааг нь чи бүтэхгүй болохгүй байгаа нь энэ дээр зэл чи анхаарлаа төвлөрүүлээд байгаа болохгүйг л хараад байна штэ. Түүнээс болж байгаа миннээс илүү их байгаад чи анхаарал чинь тийшээ хандах хэрэгтэй гэдгийг өөрөө чиглүүлнэ. Болохгүй бол аватартайгаа яриа. Аватар би сая ярьлаа шүү дээ. Юу ч байж гол нь Бурхны хоолойг л чамд өөрт чинь нөгөө intuition гэдгээр л оруулж ирж байгаа л юмэг төсөөллөөрөө чи аватар гэж гаргаж байгаа байхгүй. Тийм ээ? Одоо Бурхныг би өөрөө харж чадахгүй болохоор Бурхны орон зайг надад дүрсэлбэрээр илэрхийлж, дуу хоолойгоор илэрхийлж байгаа аватарыг л би өөртөө нэгсэндээ гаргаж ийна л гэсэн үг. Тэгэл тэр бит хоёр нэг л байхгүй уулна. Гэхдээ тэр надаас илүү мэдрэхүү мэдрэмж нь илүү хөгжсөн байгаад би асах зүйл юм уу одоо нэг тэрврээд уйлдаг үедээ ч юм уу эсвэл би гутардаг үедээ ингээд одоо миний том аав, миний нөмөр, миний хайр баггүй юу? Миний одоо хамгийн сайн найз л баггүй юу? Тэр аватар чинь. Ингэж бас байж болно. Ингээд олон янзын методуудаар явж болно. Theta healing гэж сайхан метод байна. За одоо бид нэр бөө мэдлэг дээр би одоо шашин гэж хэлэхгүй бөө гэдэг бол байнгын байж идэг бидний агуу их одоо бидний дотоодох мэдрэмжээ сонсох, холбогдох, космик компьютертэй холбогдох ийм мундаг шүтлэг шүү дээ. За эдгээр чинь бас яг адилхан. Миний одоо тэр тий аавын тал, ээжийн тал гэдэг чинь бас аватар шүү дээ. Ийм баггүй. Мэдээж
одоо энэ өмсгөл юу бүх одоо хийж байгаа үйлүүд нь өөр харагдчих л та бид нар үйлүүд дээрээ болвол тийм байдаг гэдэг. Гэхдээ өөрөө өөртөө яг ямар байх ёстой гэдгээ өөрөө гаргаж болж байгаа байхгүй. Ямар ч өвдөх сүгдэж байгаа үе дээрээ өнөөдөр амьдрал надад хайртай л гэдэг үргэлжийн зүрхэн дотроо над тийм байх ёстой. Хизээч амьдрал чиний эсрэг юм хийдэггүй. Үргэлж чиний төлөө байдаг. Амар хатуу үе дээр ч гэсэн үнэхээр хатуу харагдаж байгаа ч гэсэн чиний төлөө байдаг. Бид нар тэрийг олж харахгүй байгаа ч гэсэн мэдэгддэг, харагддаг тэр нь болдог. Яг гэвэл бид нар цаг хугацаагаар юмыг хараад байгаа болохоор шууд харагдахгүй байгаа байхгүй. Тэгэл ингээл олон методоор олон сайхан хүмүүсийг харж гин, олон сайхан хүмүүстэй учирч уулзж гин, сонсож гин, мэдэрч гин, баярлж гин. Тэгэл ингээл хараал ахад амьдрал ямар сайхан үр өгөөжтэй, ямар сайхан утга учир орж болдгийм бэ, оруулж болдгийм бэ. Тэгээд сайхнаар харах юм бол амьдрал чинь үнэхээр өдөр чинь л диважин байх боломжтой л юм байна гэдгийг л олж харж байгаа. Сайхныг олж хараад байгаа юм л. Тэгэхээр миний дотор сайхан байх хэрэгтэй. Миний дотор сайхан байхын тулд муухай гэдэг юм а би эхлээд найзлах хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл надад сайныг үлдэх гэдэг шүү дээ тэр муу муухай хар бараан чинь. Миний сайхны төлөө муу нь байгаад байгаа байхгүй юу? Нөгөө хар нь байгаад байна гэсэн үг. Тэрийг би хүлээн зөвшөөрөхгүй, тэрийг би өөрөөсөө түлхээд холдуулах гад мэдрэхгүй байгаад ах тусам тэр нь хүч аваад ихсээд байна гэсэн үг. Айцтай адилхан байхгүй юу? Нөгөө айц байгаа л гэдэг би юунаас айж байгааг мэдэхгүй мөртлөө айц нь байгаад байдаг. Тийм үед биднэрт гардаг шүү дээ. Тэрийгээ бид нар өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нэр хайрыг нь гоё байгааг нь одоо энэ бүх сайн сайхныг нь хүлээн зөвшөөрчөөд байдаг. Муу муухайг нь хүлээн зөвшөөрч чадахгүй өөрөө сүтлгээд байна гэдэг чинь л би амьсгалаа гэж гарахгүй л байна гэсэн үг байхгүй юу? Амьсгал аваад гаргаж ийн гэдэг чинь сайн муу энэ яг адилхан байхгүй юу? Бид нэр амьдралын урсгалыг ингээд гэл зогсооход л нэг юма хүлээн зөвшөөрч нөгөөтгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад л яг адилхан. Let go гэдэг чинь явуулах гэсэн үг. Өөрөө өөрийнхөө юмыг би минийх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тавьж явуулахыг л баг амьсгал дээр л тайлбарлаж болж байгаа байхгүй. Тэгэл юм чи амархан болоод ирэхээр нөгөө амьдрал чинь нутаг учиртай болоод ирэхээр айгу бид нар юм аз жаргалтай болоод ирж байгаа. Юмыг хөнгөнөөр хүлээж аваад ирж байгаа гэсэн. Юмыг бид нар зовж амьдралыг туулах биш. Зовлон байдаг юм өртлөө бид нар зовлонг жаргалтайгаар бас өөрчилж болдгийм байна гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч чадж байгаа. Тэгэл ингээл хаяа ууртай юу? Ууртай. Би одоо тэрийг муухгүй штэ. Хизүү байдгүй зөндөө гардаг. Ууралдгүй, ууралдаг. Муухай ажилтгүй, муухай ажилтдаг. Хүнд үгүй гэж хэлдэггүй, үгүй гэж хэлдэг. Хүнтэй хэрэлдэхгүй гарна уу? Гарна. Бүх юм гарна. Би худлаа ярих юм бол би өөртөө л худлаа ярьж ин гэсэн үг. Би өөрийгөө хүлээн зөвшөөрч өөртөө итгэж ин гэдэг чинь яг юуг илэрхийлэх юм? Би өөртөө үнэнч байхыг илэрхийлж шин. Тэгэхээр би үнэнч байхад уйлмар санагдал надад амар хэцүү одоо мөртлөө хүнлээ орол. Зүгээр. Яачгүй. Би өөртөө худлаа ярьж байгаа зү. Стэнэр шайс байна. Үнэхээр амар хэцүү байна. Гараал та. Юу нь хэцүү байгаа юм? Тэгвэл тэр нь сонсно. Гарах юм а гаргаад тэгэхээр чи ингээд нэг юм хүмүүс ярьдаг штэ нэг юм цээжнээс юм хүнд юм ингээ гаргацсан юм шиг чулуу авцсан юм шиг санагдчих ч гэдэм үү. Нэг амар хүнд юм ингээ суглаад авцсан юм шиг гэл тийм. Энд чинь нөгөө өөрөө өөрийнхөө үннийг хүлээн зөвшөөрөх. Сайнч бай, ялангуяа муу тал дээр. Муу сайн байх гэж хичээх биш. Сайн ээж байх гэж хичээх биш, сайн найз байх гэж хичээх биш, сайн эхнэр байх гэж хичээх биш. Сайн эмэгтэй хүн байх гэж хичээх биш. Эмэгтэй хүний тал дээр бол муу эмэгтэй хүн байна уу? Байна. Байж чадахгүй чадна. Тэ айштай юу? Айштай. Ууртай юу? Ууртай. Гэхдээ тэр хүн тэнд нь
уурлах юм бол уурлчаад тэгээд тэгтээ яг энэ үедээ тэр эмоцтойгоо сайн ажиллаж чадаал трансценд тэгэл өөрчлөл цаадах гүн мөн чанар чинь өөрөө л хайрл байдаг болохоор хүн гомдоочлоо гээд ардаас нь яг уу хэрэв үнэхээр гомдоосоо мэдчихэл байгаа л гуйж чаддаг байх хэрэгтэй. Гомдоогоод мдээгүй байгаад тэр хүн гомдчихоо яваад штэ. Гэхдээ өөрөө мдээгүй байгаа. Тэгэл нөгөө нь олон жил гомдоол яваад байд. Тэр хүнтэй холбоотой гоцтой. Би мэдэхгүй би хэрвээ мэдээд тэр хүний гомдоцсондоо гээд надад юм байгаад байвал уучлалтаа гуйгаад эвлэрч чадчих хэрэгтэй. Нөгөө хүн би мэдэхгүй нөгөө хүн хэдэн жил гомдоолоод тэгэхээр надтай холбоогүй байхгүй. Тэр өөрөөгөө засах хэрэгтэй байхгүй. Ингээд бид нэр хоорондын харилцаа холбоо үргэлж нэг нь нөгөөхдөд туслах, нөгөөх нь нэгэндээ туслах, бие биенээс юм сурах хэмжээнд л бид нар орчидаг гэсэн. Гэхдээ нэг За. Тэр аватартай яаж ярьдаг гинэ. Тэрийг нэг гоо жишээгээр тайлбарлаа. Одоо за чамд ингээд нэг юм шийдэж чадахгүй асуудал байлаа гэж бодъё тий. Яг уу их үү гэдэг нэг эргэлзээд байгаа асуудал байлаа. За тэгвэл чи аватар оруулж ирсэн. Яг яаж ярьдаг? Аватарынхаа түүхэнд орох биш нэг нүүр мөрийн төсөөлөд авах зүрхэнд чинь аватар чинь ингээд нэг юм дулаан мэдрэмжийг байнга өгчих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг юм одоо нэг ингээд би яг хөө ингээд аавдаа эрхлэх гэдгийг би айгу мартцсан юм байл л та. Яг л миний аав намайг жоохон байхад өнгөрцөн болохоор би нэг аавдаа эрхлэх гэдэг зүйлийг ер нь бол их олон амьдралдаа их олон ийм эрэгтэй хүний дүрээр орлуулах гэж хичээж исэн юм шиг байгаа. Одоо эрэгтэй хүнд эрхлэх гэдэг яг юу байдгийг, эрэгтэй хүнд одоо ийм сэтгэл зүрхээ хуваалцах гэдэг юу байдгийг, ойлголцох гэдэг юу байдгийг, одоо энэ итгэх, найдах гэдэг юу байдгийг би багасаа мэдрээгүй болохоор тэрнийхээ миний амьдралын ийм олон секвенцтэй миний амьдрал туулсан олон секвенцээр эрэгтэй хүнтэй аягүй асуудлуудтай байгаад исэн гардаг байхгүй юу? Яг л би тэрийг яг ааваасаа л нөгөө аваагүй юмнуудаа би нөхөх гээд байна л гэсэн байхгүй юу? Одоо нөгөө жижигхэн охины хувьд. За тэгээд аватартай гэх юм бол надад их ихтэй дандаа юм яг би одоо ингээд аватар надад миний нэг аватар миний хувьд бол байдаггүй. Яг тэр үедээ надад орж ирж байгаа аватарын нэг мэдрэмж байдаг та тий. Нэг юм уян хатан зөөлөн мэдрэмж зөөлрүүлээл ингэж яхам цагаан дээр их ногоон дээр их аватар их орж ирнэ гэсэн. Би ингээд цагаан дээр их тийм байх ёстой гэж төсөөлөхгүй штэ. Зүгээр л нэг юм мэдрэмж яалтчгүй өөрийн мэдлгүй нэг майн уншдаг, яалтчгүй өөрийн мэдлгүй мантра уншдаг, өөрийн мэдлгүй ингээл нэг юм нүдэнд үзэгддэг ийм үедээ аватар хажуудаа байна гэж бодохгүй юу? За яа. Яг энэ үед чи аав чи хажууд байна. Эдгээр чинь бүгдээрээ байгаа байхгүй юу? Ерөөсө бурхан гэдэг чинь хүний төрхөнд ингээд төр зүр үзэгдээл алга болохыг л бурхан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ийм мундаг зүн совинтой мундаг ийм хүмүүсийг л бурхнаар төсөөлөл бид нар ч айгүй олон бурханыг ингээд зураад яваад идэх чинь хүмүүс л байсан байгаа байхгүй юу? Тэгээд ингээд чанарыг нь хараад айгүй их юм ингээд үйлдэлийнх нь юм үйлийнх нь юм мундаг одоо мэдрэмжийг ингэж зургаар бид нар ингэж төсөөлж гаргаж байна гэдэг чинь бурхтуудыг л зурж байгаа гэдэг чинь хүн зурж байгаа гэсэн. Хүн чинь өөрөө бурхан байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ эрэгтэй одоо зүгээр ингэж жишээ авч хэллээ л дээ. Гэхдээ надад ингэж яг тэр гэж хэлэхгүйгээр тийм мэдрэмж л орж ирдэг. Одоо ингэж нэг юм эрэгтэй энергийн нэг эрэгтэй юм зөөлөн юм мөртлөө юм хүчтэй энерги орж ирэхэд бол би яг хэрвээ төсөөлмөр санагдаад ивэл одоо нэг аваараа төсөөлдөг ч юм уу хэрвээ надад төсөөлөгдөж байвал хүсэж ивэл төсөөлөхдөггүй зүгээр юм мэдрэмжийн байвал шууд тэрнтэйг ярина л гэсэн. Тэгэхээр ямар ч үед одоо бүхэл одоо чиний хувьд миний хувьд бүхэл ямар ч нууц байхгүй л гэсэн. Одоо тэр бит хоёр нэг юм өртлөө би нэг эрхэлж
нэг юм асуух юм асууж тэр нэг юм хариулт нь одоо нэг үг өгүүлбэрээр хариулахгүй нэг юм мэдрэмжээр ерөөсөө л мэдрэмжийн л асуудал байгаа дээ л та. Тэгэхээр ингээд бичиж яахт ч юм уу те бид нарт ингээд нэг юм цаанаасаа ингээл бичигдээл ингээл нөлмөс гараал те гинт үг орж ирээл гинт тэгэл хажууд байгаа юм шиг санагдаал гинт тэрэндээ бичиж байгаа юм шиг санагдаал ч юм уу ийм юмнууд орж ирэхэд аватартайгаа айгүй харьцах ойрхон байдаг. Тэгээд амар юм өвдөг сүгдэх үе дээр ч юм уу бид нар ингээд цаашаа яах вэ гэдгийг мэдгээ болох үе дээр бас аватараас асууж болно гэсэн. Гэхдээ асуухдаа юм гуйж биш. Яг ингээд нэг юм одоо миний төрсөн эцэг хэрвээ яг амьд сэрүүн миний хажууд сууж ийн гэж бодъё л доо. Би бүхэл одоо миний талаар бүхэл юм мэднэ тийм үү? Одоо миний төрсөн эцэг тий? Би бол бүхэл юмаа найдна гэсэн үг байна. Яад бол миний аав учраас. Тий? Тэгээд би ээжээгаа ч гэсэн тэгж авч болно шүү дээ. Ээж минь амьд сэрүүн. Гэхдээ би ээжээгаа ч гэсэн аватараар төсөлж байна. Дуу хоолой нүргэлж одоо миний зүрхэнд байж л байдаг. Дүр сэлбрээр оршиж байгаа. Миний аавын хувьд дүр сэлбрээр байхгүй ч гэсэн миний зүрхэнд үргэлж байж байгаа л байхгүй. Тэгэхээр ямар ч хамаагүй үед л би хамгийн итгэл найдвартай хариултаа би аватараас авч болдог л гэсэн үг. Тэгэхээр өөртөө итгэх нь хамгийн чухал болж байгаа. Өөртөө итгэж аватарт итгэж чадчих байгаа байхгүй. Тэгээ аватар чинь танаас өөрсдөө тэгтээ харагдахгүй байгаа хүчил гэсэн үг байхгүй. Та өөртөө итгэхгүй бол аватараас асуул гэж байгаа байхгүй юу? Тэр хүч чинь өөрийгөө тэр хүчинд найдахгүй байгаа бол өөрөөсөө тэр хүчийг таслаад тэр хүчээс асууж ин гэж өөрөөсөө асууж ин гэсэн үг. Ингээд бид нэр хоорондоо connection хийгээд асуугаад яриад яаж болдог. Тэгээд янз янзын гоё номнууд байна. Аватар Хайнц Кугийн талаар аватара гэдэг одоо ийм лаа асан юм ном байдаг. Тэгээд уншаад дуусгасан ийм нимхэн ном айгүй гоё ном байсан. Тэрэн дээр би бас их юм сурч авлаа. За Хайнц Кугийн бас Gehirn Software гэдэг ном байна. Энэ бол маш мундаг ном. Би одоо ингээ 3 дахь удаа уншиж байгаа. Унш болгонд л их юмыг сурч байна. Тэгээ яг квантын компьютер ер нь бол яг өөрөө програмч компьютерийн одоо энэ програмны мэрэгчлэлтэй хүн болохоор яг энэ тал дээр хүнд тайлбарч хэлсэн байдаг. Дээрээс нь энэ номыг бичгэд болвол зүгээр нэг Хайнц Куг бичиж байгаа юм биш, зүгээр нэг хүн бичиж байгаа юм биш. Хэдэн олон мянган жилийн өмнөх тэртээ ерөөсөө л йоги ингээд бүх энийг одоо үнэн гэж үгүй үннийг ингээд тайлбарсан номн дээр л суурилсан энийг л тайлбарлаж гаргасан номыг олон жил туршиж, судалж, бичиж одоо найруулж ингэж л гаргасан юм уран бүтээл ном гэхээсээ илүү бүр том юм уран бүтээл болчихж байгаа юм. Тэгээд энэ минь гээд яг уншиж болно, судалж болно, судлахгүй жойж болно. Юу хүснээ хий, өөртөө яаж амьдрахаа хий. Бити хүний заад сураал ингээл тих ёстой, энэ ёстой. Ер нь биднэрт ямар ч тих ёстой гэдэг байхгүй. Бид нар яах ч ёсгүй. Яавал яа. Нэрээ. Ямар ч танд ёс байхгүй. Зүгээр л өнөөдөр яавал яа. Хизээч таны энэхэн өчүүхэн хэдхэн жил амьдрах хэдхэн жил бол иймхэн төдийл хурдан өнгөрнө. Яавал яа. Тэгээл болоо. Эснэр амьдрал гэж юм биш. Тэ? Окей. Я өнөөдөр орж ирсэн гоё. Юунес номноо таа. За баярлалаа. Тапуу алаа сайхан мөнгө зөндөө олон юм ярьсан уучлаарай. Харин дэжтэй баярлалаа. Тэр нөгөө ихтгэл үнэмшил солилдог арга ч юм сүхрээ. Би ч бас нэг ихтгэл үнэмшлийг солиод яваад наад чи илүү хурдан арга байна. Хурдан солино нөгөө. Маш хурдан. Айгу хурдан цаг гэдэг. Энергийн төвшөнд өөрчлөлт юм байна. Окей. За баяртай манайхаа. За баярлалаа. Баяртай.